Сайн байцгаана уу? Санхүүгийн зах зээлийн үндэсний зөвлөлтөөр хүргэж буй санхүүгийн боловсролыг хүн бүрт энгийнээр хүргэх зорилготой подкастын маань эхний дугаар хүрэхэд бэлэн боллоо. Бид өнөөдөр захим залилангийн талаар ярилцахаар бэлдсэн байна. Манай өнөөдрийн зочдоор Цагдаагийн ерхийн газрын урьдчилан сэргийлэх албаны ахлах мэргэжилтэн Цагдаагийн очууч Шагдар Сүрэнгийн Жамын дурж ирсэн байна. Мөн сэтгэл зүйч Баян мөнхийн Бэндриан нар ирсэн байна. За хэдүүлээ шууд асуултанд орё гэж бодож байна. Захим залилан гэдэг нь маань өөрөө яг юу вэ? Ямар төрөлтэй байдаг вэ гэдэг талаар хэдүүл эхлээ ярилцаад эхлэе гэж бодож байна. За миний хувьд бол энгийнээр хэлэх юм бол захин залилан гэдэг нь интернетээр дамжуулаад бусдыг хурам эхлээд мөнгөний авах гэж энгийнээр хэлж болох болов. Болно. Тэгээ ер нь бол сүүлийн үед бол одоо дэлхийн нийтээр яг захимжсан захим орчин гэдэг маань бол өөрөө бол яг таны хэлдгээр интернет орчныг ашиглаад буюу одоо тий даалгавар сошиал платформуд за тэгээд сүүлийн үед одоо энэ техник технологи хөгжсөн энэ маань бүгд нөгөө хэмэл оюун ухаан болон бусад одоо юу гэдгийг одоо техникийн програм хангамжийн одоо энэ өөрчлөлт шинжилэлтийн хурдтай тесрэлтээр дамжуулаад одоо ямар нэгэн байдлаар яг энэ захимд байгаа иргэдийг аж ахуйн нэгжийг ерөөсөө хохироож байгаа энэ асуудал нь өөрөө яг захим залилантай шууд холбоотой байна. За сэтгэл зүйн хувьд бол одоо яг хүний одоо бидний амьдарч байгаа нийгэм чи өөрөө одоо баг бодитын амьдрал дээр үргэлжлэхээс гадна захим ертөнцид бас ахад өөр ертөнц үргэлжлээд шүү дээ. Тэгэхээр яг энэ сэтгэл зүйн талаасаа бол цэвэр одоо хүний итгэл дээр суурилсан одоо тоглолтууд явж байгаа гэсэн үг. Яг тавчхандаа бол одоо хүнийг итгүүлэх, яаруулах, айлгах, сүрдүүлэх энэ одоо сэтгэл хөдлөлийн замаар ингээд хүнийг хуурах процесс гэж нэрлэж болно гэсэн. Тэгэхээр захим залилан байна бол цэвэр одоо сэтгэл хөдлөл дээр хийгдэж байгаа тоглолт гэх юм уу тий. Монгол захим залилан хизээнээс илүү их болж эхэлсэн байна. Одоо миний анзаарснаар бол ковидын үеэр илүү их нэмэгдсэн юм шиг санагдаад байдаг байхгүй юу? Ковидоос хойш илүү их нэмэгдсэн үү? За ер нь сүүлийн Монгол улс бол яг интернет орчин буюу одоо анх тэр яхоо мохоо гэл одоо тий янз бүрийн чат арга хэрэгсэл ашиглаад ингээ явдаг байсан. За гэхдээ захимаар бол төдийлөн тухайн үед бол тэгж гэмт хэрэг үлдэгдэх нь бол арай өөр төвшин өөр одоо гэмт хэрэгүүд ч юм уу тий бусдыг сталкердох ч гэдэг юм тийм байдлаар үлдэгддэг байсан байх магадaltaа. Гэхдээ яг энэ захимаар одоо энэ санхүүгийн буюу яг энэ бусдын одоо мөнгийг л өөрдөх энэ асуудал бол ерөнхийдөө энэ ковидор биш заа. Ковидоос өмнө байсан уу? Тийм байсан асуудал. За тэгэхээр бидний бүр одоо хамгийн сайн мэдхийн дэлхийн нийтээрээ бүр хамгийн том хохиролтой байж болох нэгэн алдартай гэмтэрэг байгаа шүү дээ. Фонзи схем буюу одоо бидний мэдгээр пирамид залилан гэдэг. Тэгээ энэ пирамид залилан маань өөрөө одоо хэдийгээр ингээд иргэдийг шууд ингээд амьд харилцаанд оруулж байгаа юм битэр одоо би чамтай уулзаад одоо танаас надад хөрөнгө намайг дагаад надад хөрөнгө оруулалт хийвэл миний мөнгөс нь ингээд хэд болно. Ингээд чи доороо хэдэн илсүүлэл мөнгө авна гэдэг. Энэ үед бол хамгийн яг захимаар ашиглагдсан. Өөрөөр хэлбэл энд чинь нөгөө мэдээлэл нь буюу сурталчилгааны захимаар амар одоо явж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ ч гэсэн энэ одоо захим ашиглагдаад бусдад одоо хүрсэн энэ одоо мэдээллийн хурдан дарахц буюу тэнд олон хүн богино хугацаанд асар их одоо мөнгөөр хохирох тэр боломжийг анх бүрдүүлж исэн гэж бол би хувьдаа үздэг. Тэгвэл яг одоо аль залилан ямар залилан илүү их байгаа вэ? Тэгэхээр нөгөө залилах гэмт хэрэг маань одоо бүр дээр үед бол ерөөсөө захим орчин байхгүй байхад бол зүгээр одоо нөгөө хүмүүсийн нөгөө нэг одоо бидний эцэг эхчүүдэд байдаг нөгөө ягаан тасалбар гэж ярьдаг тий одоо нөгөө хөрөнгө оруулалтын янз бүрийн хуцааг одоо хямдхан худалдаж авахаас бол эхэлтэй. За тэр үед бол илүү их ингээд бусдыг зүгээр ингээд яг боддоор харилцаад хуурам эхэлдэг байсан бол сүүлийн үед бол энэ залилан маань зүгээр захим руу шилжиж байгаа. Захимыг ашиглаад өөрсдөө ингээд далд ороод одоо өөрсдөө захимын цан нуугаад тэгээд илүү олон хүнд нэг хүн одоо тэг залилах гэмтэргээ үлдэж олон хүнийг нэг дор хохироож өөрсдөө асар их ашиг олох боломжийг бүрдүүлж байгаа. Тэр зүгээр яг нөгөө нэг хувцас солилцсон. За дөрөв хөргцсөн нэг хүн гэдээ ойлгочих заяа. Хэдүүл зүгээр яг энэ залилан гэдэг нэг хүн байгаа гэж бодож тий. Тэгэхэд энэ хүн зүгээр хувцас солиод дөрөв хөргаал зүгээр юу гэдэг одоо залилан бүжигчэнтэй зүүрлүүл одоо нөгөө балет бүжиглээд нэг бол одоо Монгол ардын бүжиглээд эсвэл одоо өөр юу гэдэг те одоо самба бүжиглээд тэгээд энэ дөрөв хургаал яваад байгаа. Ер нь бол үндсэн суур хугдах нь яг адилхан. Захимаарч бай, захимаар босч бай. Ерөөсөө бусдыг хурам эхлэх замаар бусдын одоо
эдийн засгийн хохиролд оруулж байгаа, өөрсдөө ашиг болж байгаа. Ийм л одоо ихтгэл дээр нь тоглож одоо тэр шунал хүсэл итгэл одоо юу гэдэг тэр сая манай сэтгэл зүйч хэлсэнчлэн яг тэрүүгээр нь одоо айхтар янз бүрийн мэдрэмжээр нь дамжуулаад санхүүгийн одоо алдагдлалд оруулж байгаа, өөрсдөө ашиг болж байгаа энэ хэлбэрийг л хэлээд. Ааха. Тэгвэл захим зайлшгүй хийж байгаа хүмүүс маань ямар насны хүмүүсийг илүү амжилтдаг бол одоо ахмад насныгууд уу, хүүхдүүд үү, аль эсвэл бүр залуучуудыг хүртэл заллаад байна уу? Аль нь илүү их заллагддаг бол? За энэ бол мэдээж яг цаг хугацааны хувьд бол арай өөр яригдах баг. Гэхдээ ер нь ингээ ажиллах юм бол одоо заллагчид илүү их юм юу гэдгийг насанд нь тохирсон тэр заллах. Өөрөлдвөл яг тэр илүү хохирж байгаа, энэ илүү хохирж байгаа гэж ярих нь жоохон утгагүй болсон гэсэн үг. Одоо энэ насны хүмүүс юуг илүү хэрэгжилж гин, ашиглаж гин тэрэн дээр нь тоглолт хийдэг гэсэн үг. Тэгэхээр одоо жишээ нь дөнгөж насанд хүрж байгаа буюу одоо энэ эдгээр иргэд одоо нэг за 14-өөс 17-оос ч юм уу дээш одоо 25 за магадгүй 30 хүртэл насныхан болвол илүү их одоо юу гэдгийг сошиал орчинд одоо энэ нөгөө одоо нэг юм энгийн заллах гэмт хэрэгт холбогдгоо шүү дээ. Сая тэр данс ашиглуулах ч гэдэм үү те дансаа ашиглуулах ч гэдэм үү одоо би чиний дансыг түрээслээд тэдэн төгрөг өгье өдрийн тэдэн төгрөг өнгөө ажилд ор. За энэ нөгөө одоо саяны тэр телеграм буюу даалгавар биелүүлэхдээ эднэрт бол илүү залуучууд бас нэлээд өртсөн. Гэхдээ телеграм дээр бол залуучууд гэхээсээ дундаж насныхан бас дийлэнх нь өртсөн. Яг гэвэл эдгээр хүмүүс чинь илүү их нөгөө цалин орлоготой тэгээд нөгөө юугаа нөгөө даалгавар биелүүлээд илүү их ашиг болох боломжийг хараад тэрэндээ одоо хөтлөгдөд ингээ явсан. За тэгэхээр энэ бол дундаж насныхан ч байт юм те. За нөгөө ахмад насны хүмүүст бол илүү их одоо тийм одоо зарим нөгөө гэртээ сууж байгаа ахмад настай хүмүүс мэдгүй те энэ лайв суглаач гэдэг юм уу эрдэнсийн чулууч гэдэг юм уу ингээд ингэх мэтчлэн гэрч юм. Ингээд нөгөө нэг насанд нь тохирсон яг энэнд бол энэ насныхан илүү хөрцөн гэж хэлэхэд хэцүү. Яг гэвэл нөгөө амьдарч байгаа орчин ч гэдэг юм уу за гэртээ байгаа юу эсвэл одоо нөгөө нэг ажилгүй гэртээ сууж байгаа хүмүүс гэдэг юм уу те тухайн нийгэм тухайн цаг үед нь одоо Монгол улсад одоо яг эдийн засгийн хувьд юу ашигтай ашиггүй хүмүүс юу их тренд болж орж ийн те тэрнгээр нь далиндуулаад бас тэрнийхээ давхар хажуугаар нь заллах гэмтэргүүд үлддэг гэж байна. Тэгэхээр ерөнхийдөө бол нийт статистикээр харах юм бол онлайн худалдан авалт буюу одоо энэ янз бүрийн худалдаа те энэ шопууд гэдэг юм эсвэл шопоос гадна бас ингээд янз бүрийн зүйлүүд байгаа. Одоо жишээ нь нөгөө Тэмүүгээд аппликейшнийг хүртэл хурамчаар үлдээд замаас нь ингээд нөгөө хүмүүсийг хохирох ч юм уу юм асуудлууд хүртэл байсан шүү дээ. Ер нь өөр энэ худалдааны аппликейшнуудыг хурамчаар үлдээд одоо замаас нь ингээд одоо бусдыг хуурч тохирож исэн юм асуудлууд ч одоо кейсүүд ч гэсэн байдаг. Тэгэхээр энэгээр зүгээр юу хэлэх гэж байгаа вэ гэхээр залливчт маань зүгээр тэр насныханд нь тохирсон одоо тэр үйлдэлийн аргуудыг 9 бусаар ашиглаж байгаа л гэсэн үг. За тэгвэл одоо захим залинд өртөж байгаа хүмүүсийн зан төлөвт нь монголчуудын одоо нөө ёс заншил ч юм уу ихтгэлцэл тэр байдал нөлөөлдөг болов? Нөлөөлнө. Одоо гэмтэргийн статистик одоо би саяхан нөгөө ирэхээс өмнө Монгол улсад яг гэмтэрэг гаралтын хэдэн хувийг захим заллын эзлээд байгааг харсан байхгүй юу? Icon дээр байсан мэдээгээр бол 25 оны байдлаар нийт гарч байгаа гэмтэргийн 37 мянга хэдэн зуун нэлээ нийт гэмтэргийн 85%-ийг заллах гэмтэрэг гарч ийна гэсэн статистик байсан. Тэгэхээр энэ нь юу хэлээд байна гэхээр манай нийгмийн сэтгэл зүйн байдал бол яах аргагүй нөлөөлж байгаа хүмүүсийн шийдвэр гаргалт одоо нийтээрээ дагаж итгэж үнэмшдэг ойлголтууд те яа тэгэхээр хүн чинь нөгөө нэг одоо нийгмийн амтан байгаа штэ нэг талаасаа тий бусад хүмүүсээс суралцдаг. Тэгээ бусад хүмүүсээс одоо бусад хүмүүсийн хийж байгаа үйлдэлийг даган дуурайх олон хүн итгэж байгаа тэр байдлыг одоо туйлын үнэн одоо хүчин төгөлтөр гэж үзэх ч юм уу тий энэ байдал шууд нөлөөлж байгаа. Тэгэхээр ямар ч нийгэмд нийтээр хийж байгаа соёл ёс заншил нийтийн ойлголт бол энэнд одоо нөгөө шийдвэр гаргалтанд шууд нөлөөлөд байгаа гэсэн. За яг хуу дан ганц монголчууд гэхээсээ илүү яг ингээд хүний шийдвэр гаргалт өөрөө залиланд ямар одоо зан чанарт нөлөөлөд байна гэхээр одоо тархины хөгжилч одоо бид нар чинь ингээд сэтгэл хөдлөлөөр шийдвэр гаргах логикоор шийдвэр гаргах гэдэг ингээд ерөнхий ойлгох юм бол нэг юм хоёр ойлголт яваад байна шүү дээ. За тэгэн гут сэтгэл хөдлөлд давмгаалах үед бид нарын одоо логикоор илүү юм шүүлтүртэйгээр бодоод шийдвэр гаргах тэр одоо тархины хэсэг ингээд унтардаг гэсэн үг байхгүй одоо энэ юуны одоо тухны тэр цаана байдаг одоо prefrontal cortex гэдэг ингээд энэ хэсэг маань бол ингээд унтардаг. За тэгэхээр бид нар сэтгэл хөдлөл гэдэг маань өөрөө нөгөө нэг айдас, итгэл те.
За одоо authority biases буюу ямар нэгэн байдлаар эрх мэдэлд итгэж байгаа тэр одоо итгэл үнэмшил. За одоо хин нэгэн хүн банкнаас залгалаа, цагдаагаас залгалаа гэд ингээд ярьж болно шүү дээ. Тэгэнгუთ хүний зан төлөв яаж ажилтдаг вэ гэхээр эрх мэдэлтэй одоо юу зөрчилдөхийг хүсдэг гэдэг ч юм уу те гэх мэтчлэн. Тэгэхээр тэр нөгөө сэтгэл хөдлөлт авмгаалаад айгаад сүрдээд ямар нэг байдлаар тэнд ийм сэтгэл хөдлөлийн одоо мэдрэмжүүд ороод ирэхээр тэр нөгөө логикоор бодох шүүх те харьцуулах энэ нөгөө шийдвэр гаргалт маань байхгүй болчдаг гэсэн. Ер нь ихэнх дээлийн хүмүүс ингээд би стат хийгдгүү энэ тэрийг элтгэдэг те. Гэхдээ ямар нэг байдлаар хүн л алсан хойно тэр нөгөө сэтгэл хөдлөл оролцсон асуудал бидний амьдралд байдаг байхгүй. Тэгэнгუთ тэрнийг ингээд онлоод ороод ирэнгуთ одоо тэр шийдвэр гаргалтанд нь шууд нөлөөлдөг гэсэн. Тэгэхээр энэ дээр одоо нөгөө нэг дээлийн хүмүүс маш хэрсэн хандах хэрэгтэй. Одоо аль болох өөрийнхөө одоо шийдвэр гаргалтыг жоохон бодох хэрэгтэй, мэдээллийг нэгтлэх хэрэгтэй гэдэг ч юм уу. Сая бас нөгөө нэг насжилтын хувьд асууж ирсэн те. Тэгэхээр нэг Америкт нэг 2025 онд хийгдсэн хэвлэгдсэн нэг судалгаа байхгүй. Тэр болохоор одоо нэг юм симуляц орчныг ингээд интернет хэрэглэгчдийн браузер дээр нь ингээд үүсгээд судалгаанд хэрэглэх зорилгоор за тэгээд 21 хоногийн турш одоо 21 наснаас 68 нас хүртэл одоо хүмүүсийн тэр нөгөө шийдвэр гаргалтыг ингээд үнэлж одоо үзэж байгаа юм л да. Тэгэнгუთ нийт хэрэглэгчдийн бараг 62% нь тэр одоо мэйл фишинг те ингээд янз бүрийн линк минг явуулдаг юмнууд дээр 62% дарсан байна гэж байгаа байхгүй. Тэгээд дээрэс нь насжилтын хувьд аваад үзэхээр дийлэнхтэй залуу хүмүүс маш их хүртэх боломжтой. Яагаад тэгэхээр шийдвэр гаргалт одоо маш хурдан гаргадаг юм нэгтэлж бодох юм боломжгүйгээр маш их юм одоо хурдан ингэж савладаг гэх юм уу те. За тэгээд хоёрдугаарт нөгөө мэдээллийн дотмог байдал маань нөгөө насжилттайгаа харьцуулаад үзэхээр мэдээллээс хол байдаг настай хүмүүс маань бас өртөх магадaltaй байдаг. Тэгэхээр мэдээллийн одоо зөв их сурвалжтай, сайн ойлголттой байх нь бас нөгөө шийдвэр гаргалт юмд итгэх, нэгтлэх гэдэг тал дээр бас нөлөөлдөг гэсэн үг. Тэгвэл нэгэнд залилуулчлаа гэж бодъё тий. Тэгээ залилуулсныхаа дараа хүмүүс одоо бараг хүн болгоно би яагаад энд итгэж вэ? Яагаад би залилуулч байгаа гэж өөрөө өөртөө буруу өгдөг шүү дээ тий. Тэрх нь ер нь зөв үү? Тийм мэдээж угаасаа тэрийг яаж менеж хийх вэ? Дараах тэр сэтгэл зүг. Тийм ямар нэгэн байдлаар одоо залилах одоо ганц залилагч шүү дээ ямар нэг юм одоо хэргийн хохирогч боллоо гэж бодоход угаасаа эхлээд өөрөөсөө бурууг хайдаг тий. Би яагаад ингэж вэ? Ингээл харамсаал, гутраал ингэж ирдэг. За мэдээж тиймэрхүү мэдрэмж төрөх нь бол одоо хэвийн зүйл сэтгцийн хувьд тий. За тэгтээ удаан хугацаанд өөрийгөө буруутгаж явж болохгүй. Энэ дээр сургамж аваад за хүн ингээд одоо ухаантай биштэй ч юм уу ямар нэг байдлаар тэнэг ухраас залилуулсан гэсэн үг биш байхгүй юу. Энэ зүгээр л одоо юу гэдгийг хүний одоо тэр мэдээллийн тэр байдал те нөхцөл байдал нь тэгээд таарчихсан. Яа харахгүй одоо юу гэдгийг залилах гэдэг чинь яг тэр аргагүй байдалд оруулаад хэнийг ч хамаагүй хуурч чадчих шүү дээ. Тэгэхээр ямар үед би залилах одоо магадлал өндөртэй вэ гэдгийг айгуу сайн суураар нь ойлгох хэрэгтэй гэсэн үг. Ер нь бол одоо залилах асуудал чинь сэтгэл зүйд айгуу олон ийм тохиолдлууд байгаа шүү дээ. Одоо сая хэлсэнчлэн эрх мэдэл цувралсан залилтууд явж гин, итгэл цувралсан залилтууд явж гин, нийгмийн одоо тренд болсон асуудлуудад цувралсан сэтгэл зүйн эффектүүд явж гин, айдас цувралсан эффектүүд явж гин. Хүн нөгөө айхаараа жишээлбэл агай хурдан шийдвэр гаргадаг тий. Утсаар, мессежээр, мэйлээр одоо дансч хаагдлаа, таны нэр дээр тэм зээл гарах гэж гин гэдэг ч юм уу тий. Иймэрхүү байдлаар нөгөө одоо хувь хүнд тулгамдж байгаа эмзэг асуудал дээр нь тулгуурлаад одоо тэгж байж болдог. Эсвэл одоо нөгөө reward system буюу шагнал авах тий ингээд шунах тэр одоо хүсэл дээр нь тулгуурладаг гэсэн. Одоо та хэдэн оноо цуглуулчвал ийм болох гээд байна. Эсвэл 7 хоногийн дотор 2 дахин их ашиг өсөх боломжтой гэдэг ч юм ингээд энэ зүйлүүд дээр одоо хитрхи гоё үг, амархан боломжууд ингээд амархан зүйл гэж юу байдгүй шүү дээ. Хүн ингээд хичээж аливаа зүйлийг олж авах хэрэгтэй гэдэг шиг. Тэгэхээр тиймэрхүү зүйлүүд дээр жоохон сэтгэл зүйд хэрсэн байх хэрэгтэй болоо. Тэгэхээр одоо бас нэг тийм юу байна шүү дээ. Романс гэм гэдэг тий. Хайр дурлалын. Бүр ингээд хараачгүй ээжээж, яриачгүй ээжээж зүгээр л чаатлал тэр хүндээ бараг дурлал тэгэл мөнгө шилжүүлээд байдаг. Тэр яагаад хүн тэгж залиулаад байна? Ямар сэтгэл зүйтэй хүмүүс ер нь тэгж романс гэм өртдөг бол?
Тийм энэ талаар бол яг хөө зүгээр агай олон судалгаанууд байна. Гэхдээ яг өнөөдөр бид нар нөгөө чөлөөтэй подкаст хийж байгаа болохоор нэг амар сүртэй онлын судалгаа, онол энэ төр яриад ахын чухал биш те. Мэргэжлийн хүний зүгээс яг ийм тодорхой оновчтой мэдээллийг зөвлөмжийг хүргэх гэн гол болохоор яг хөө дийлэнхтэй энэ нь нөгөө хувь хүний бас л нөгөө сэтгэл зүйн байдалтай шууд холбоотой. Одоо залиланд өртгөхөд нөгөө стресс, ганцаардал, сэтгэл зүйн одоо юм тогтворхгүй байдлууд их нөлөөлдөг байхгүй юу? Одоо анхаарал болгоомжгүй байдлууд. Эсвэл одоо романс залиланд өртөж байгаа хүмүүс бол дийлэнх нь нөгөө ганцаардсан тий. Одоо хэн нэгний одоо хайр халамж, халуун дулаан үг, ойр дотн харилцаа нэг юм ойлгогдох хэрэгцээ гэж байдаг. Хүнд чи одоо суур биологийн хэрэгцээ гэдгээс гадна одоо сэтгэл зүйн хэрэгцээ гэж давхар явж байгаа байхгүй одоо та бид нарт бүгдэнд нь байгаа. Хэн нэгэнд харьяалагдах те хэн нэгэнд чухал гэдгээ мэдрэх, өөрийгөө үн цэнтэйгээр мэдрэх, ойлгуулах энэ хэрэгцээнүүд ингээ явж идэг. Тэгэнгუთ энийг хангаж чадахгүй байгаа хүмүүс бол одоо ингээ зөндөө байдаг. За тэгэхээр нөгөө нэг романс залин чи яг энэ дээр тоглолт хийж эхэлдэг гэсэн. Өөрт нь гой сайхныг мэдрүүлж जैन тий. Чухал гэдгийг мэдрүүлж जैन. Өөрөө нь маш сайхан сонсч өгч जैन. Анхаарал хандуулж जैन. Гэл аюулгүй энгийн зүйлүүдийг одоо тэр хүнд хийж өгснөөр нөгөөтг чинь гол хэрэгцээнүүд нь тэндээс хангагдаж байгаа болохоор нөгөө attachment буюу тэр хамааралтай нэгшлэн тийшээгээ ингээд үүсээд ихтгэл 100% тогтож эхэлдэг гэсэн. Тэгэнгუთ одоо мэдээж хүн хин нэгэн хүн өөрийгөө заллуулж гэж итгэхийг хүсэхгүй шүү дээ. Би заллуулаагүй гэдгээ батлахын тулд улам яваад идэх байхгүй. Энэ бол үнэн гэд ингээд яваад идэх гэх юм. Дундуур нь наадах ч хотлаа юм шүү. Өста нэг л сэжигтэйдээ гэл ингээд хүн хилэнгуут өөрийгөө буруу юм хийж яах гэдгийг хүн чинь хүлэн зөвшөөрөхгүй шүү дээ. Тэгэнгუთ улам би зөв юм хийж байгаа гэдгээ батлахын тулд ингээд яваад идэх гэсэн. Тиймэрхүү бас сэтлүүд бас байдаг. Одоо ийм залилан харахаар олоход илрүүлэхэд хэр хүндрэлтэй гэдэг юм бол гадаадаас харьцаж байгаа үед. За ямар ч үсэн яг энэ илрүүлэх ажил ярихаас өмнө би зүгээр сая ярьсан дээр ингээд жоохон нэмээд нэг өөрийнхөө хувийн гэх юм уу те бас нэг юм үзэл. Сая нэг романс залил ярьсан те. Яг ер нь би зүгээр энэ залилан дээр яг энэ загасчны жишээг л айгүй дурдах дуртай. Тэгэхээр загас барьдаг хүмүүс ямар өгөөшийг ямар загасанд тавихаа мэддэг байхгүй. Том загас барийг л том өгөөш тавьдаг. Жижиг загас барийг ивэл жижиг өгөөш тавьдаг. Модон хорхооноос өтнөөс ихсүүлээд ялаанаас ихсүүлээд за том ийм хулган хүртэл те өөр ийм загасны хэлбэртэй. За ингээд тэр ингээд юу гэдгийг загас барих орчиндөө очиод загасанд өгөөж тавихад аль нэг загасны баригдчих л таараа. Ерөөсөө залгичдын сэтгэлгээ бол яг л юм. Тэгэхээр би өөрөө ингээд бас нэг зарим нэг туршилтуудыг хийжсэн та чинь тэр саяны романс гэдэг дээр те зүгээр ингээд инстаграмаар ингээд хай гэж чат ороод ирж байгаа хөх те нэг ийм зэргийн уцтай эмхтэн хүн те тэнгүүт нь хаягийг хараад нөгөө профайл руу н ороод олон зурггүй гэдэг юм те за энэ бол угаасаа ямар ч байсан ингээд фейк аккаунт байна буюу хурамч аккаунт байна гэдэг мэдээд байгаа шүү дээ. За энийг юу н цаашаа яг юу хийх юм харъя гэв. За ингээ хаяг хариулж байгаа те тэнгүүт чи ингээ англиар чадах уу гэхтэн чаднаа гэж ярьж байгаа байхгүй. Тэнгүүт би ингээд иймд одоо тэтгэвртэй гарсан цэргийн эмхтэй байна те хорондоо цолтой те би ингээд насаараа ганцаараа байсан. Гэхдээ би ганцаараа дуус өгөхгүй байна ч гэдэг юм те. Тэгээд чи ингээ Монголд байд юм байна. Тэгээ би ингээ чи их таалагдсан учраас ингээ чамтай холбогдохыг хүсэж байна те. Тэгээ би удахгүй Монгол явах төлөвлөгөөтэй байгаа ч гэдэг юм те. Тэгэд чи ингээ надад маш гоё ингээ буудал те Монголын маш гоё газар оронч ийм гоё юм үзүүлээч гэдэг юм. Ингээд хэлж байгаа хэрэг. Тэнгүүт нь би зүгээр ингээл тэрэнд нь харуулаад хариулт яг асуултанд нь харуулаад ингээд явуулаад онгоц цаа та ингээ WhatsApp-аар ороод ирээ. Би надаа ингээ Instagram харьцах нь жоохон хэцүү байна. WhatsApp-аар ороод иргээл WhatsApp-аар ороод ярингууд нөгөөд өөр юмнууд явж эхэлж байгаа хэрэг тийм ингээ би танд их мөнгө өгөх гэсэн ч гэдэг. За зүгээр яг энийг ингэж ярьсан шалтгаан би өөрөө заримдаа энэ нэг хүмүүсийн энэ оролдоод байгаа хүмүүсийн хохироод байгаа зүйлүүдийг бас өөрөө ингэж орж сонирхлын журмаар орж явж явдаг. Гэхдээ ингэж яваад хохирсон олон хүн байдаг учраас би тэгж хэлж байгаа. Яг ингээд сонирхоод нэрээ энэ хүмүүс энд яагаад заллуулаад байгаа юм бол гэж ороод хохирчдаг. Тэгэхээр нэг ийм юм ажиглагдсан. Би зүгээр өөрийнхөө хувь хүний зүгээс те. За дээр үед та бүхэн санаж гин үү? Ингээд биднэрт ямар нэгэн байдлаар юм нэг захиа ирдэг гэсэн те. За энэ захиаг та хэдэн хүнд илгээхгүй болвол тийм тийг ингэн те. Тань муу юм тохиолдно. Энэ сэтгэл зүйчний зүгээс бол яг нэг айц гэдэг юм уу, сүсэг бишрэлж гэдэг юм уу? Нэг монголчууд нэг юм болохгүй бол энэ нэг муу юм тохиолдчих эсвэл нөгөөх нь явуулаагүй гэж нэг муу юм тохиолдонгууд энэс боллоо гэд. За энэ нөгөө нэг юм тандалт судалгаа юм шиг санагдаад байдаг байхгүй надаа.
За энэ хүмүүс энд ямар хариу үйлдэл үзүүлэх нь вэ те? Энэ нөгөө романсын эхлэл байгаа байхгүй би тэгж хардаг. Тэгэнгүүт дараад нь яаж байгаа гэхээр энэ нь дараа нь яг энэ нөгөө мэйл буюу одоо энэ фишинг мэйлэр одоо хүмүүс рүү цаасан дээр ингээд юм бичээд яг энэ фишинг одоо энэ романс залим чинь эхлэн дээр байхгүй. Тэгээд хүмүүст ингээд шуудангаар юм явуулаад танд ийм явуулах гэсэн та надаа яа буцаагаад юугаа явуулна ч гэдэм үү те энийг ав мав гэдэг ч юм. За ийм байдлаар эхэлжсэн. Гэтэл та бүхэн санаж байгаа юугүй би мэдэхгүй байна. Телеграмаар хүн болгон руу нэг линк явсан. Яг энийг би машин дотор суугаад лайв хийгээд хүмүүст мэдээлэл хүргэжсэн. Тэгэхээр за яг ийм одоо ингээд линк ирлээ. Энэ линк ингээд юу гэхээр шууд ингээд та дараад оронгууд л таны утсанд чинь байгаа Telegram хаягнд чинь байгаа бүх хүмүүс рүү тэр линк шууд ингээд тархаж ирсэн байхгүй. Тэгэхээр зүгээр дараал тархаж ирсэн. Тэгэхээр ерөөсөө асар хурдтай ингээд хүмүүст ингээд тэр линк тарсан байхгүй. Одоо яг энэ харангууд хүмүүс линк хүлээж аваад дагдсан байна гэдэг энэ юм судалгааг авсан юм шиг санагдаад байгаа байхгүй. Ягаад гэхээр сүүлүүд үлдэгдэж байгаа энэ хэрэгүүд ихэнх нь яг энэ линктэй хуурамч линктэй холбоотой хэрэгүүд байгаа байхгүй. Линкээр дамжуулж банкны санхүүгийн тэр мэдээллүүдийг авч байгаа. Тэгэхээр ингээд харах юм бол нэг болж байгаа олон нийтийг хамарсан нэг ийм сонин ийм одоо юу гэдгийг нэг ийм одоо сэтгэл зүйн болон нэг ийм сонин үйлдэлүүд нь яванда дараагийн тэр гэмт хэрэг үлдэх тэр сэлэн ч юм уу тэр эхлэн ч юм уу судалгаан ч юм уу болж идэг юм шиг надад ийм санагдаад байгаа байхгүй. За тэгээд нөгөө илрүүлэлттэй холбоотой асуудал. Залилангийн гэмт хэрэг гэдэг бол өөрөө асар их тийм бэрхшээлт дагуулдаг ийм гэмт хэрэг. За саяны хэлсэнчлэн яг цаана нь хэн байгаа вэ гэдгийг. За даалгавар захин гэмт хэрэг. Хуучин бол зөвхөн залилангийн хэргийг бол ингээд энэ эмэгтэй намайг ингэсэн гүнгүүд энэ эмэгтэй цаана нь хүн байсан, тэр хүн байсан, тэр байсан, бат байсан байна, орж байсан байна гэж яваа хөөгд олж болдог байсан. Гэтэл одоо бол захимын араас болохоор бид нөгөө хий хоосон юм шиг тэмдэгтүүдийн араас хөөцөлдөж байгаа байхгүй. Бат үлдсэн үү, дорж үлдсэн үү гэдэг нь чухал биш. Энэ ямар IP хаягнаас энэ цаашаага одоо нөгөө бидний ярьдгаар нөгөө юу гэдэг лээ VPN ашиглаад ингээд орж байгаа. Тэнгүүт тэр VPN чинь хэдэн мянган одоо энэ өөр юм одоо хуурамч IP адресуудыг үүсгээд ингээд бидний ингэ муур холгош хөөцөлдүүлж байгаа. Гэхдээ тэрийг бол мэдээ цагдаагийн байгууллага аль болох илрүүлэхийн тулд одоо маа кибер гэмтрэхтэй тэмцэх албач юм газар ч гэдэм дээ ингээд бүгдийг ингээд ухаж төнхөж байгаа. Гэхдээ энийг ингэж ухаж төнхнө гэдэг маань тухайн одоо мөрдөн байцаагч гэдэг мөрдөгч маань асар их цаг хугацаа зарцуулах тий маш тийм бэрхшээлтэй хэрэгүүдийн нэг гэдэг. За илрүүлэхийн хувьд илрүүлж байгаа. Тэгээд цагдаагийн байгууллага бол аль болох илрүүлж байгаа. Аль болох одоо юу гэдгийг иргэдийг баг хохирохын тулд баг хохирол амсуулахын тулд одоо юу гэдгийг урьдчилан сэргийлэх алба маань ингээд аль болох урьдчлаад ингээ хохироод ирэнгүүт хоногийн мэдээ сонсоод за энэ шин төрлийн зарилан биш энэ яг яваа шүүгээл гараад мэдээлж хахад тэр мэдээлэлтэй хүмүүс огт танилцдаг. Хамгийн харамсалтай. Тэгэл ерөөсөө нэг 100 мянга ч юм 300 мянга ч гэдэг юм уу те эсвэл 40 50 мянган ч юм уу үздэг. Гэтэл цаана нь тэр хохирлол нь бүр асар өндөр байна. За эндээс би юу хэлэх гээд байгаа гэхээр нэгт ингээд иргэд маань түрүүний хэлсэн яг энэ сэтгэл зүйн онцлогуудаас болоод хүн ингээд өөрөө ирэхгүй заримдаа тэр залилах гэмт хэрэг рүү ингээд халтраад орчдөг, өртөждөг. Юу гэдэг энийг илрүүлэхийн тулд цагдаагийн байгууллага одоо жишээ нь сүүлд одоо Сингапурын одоо энэ антискам центрыг яг Монгол яг энийг байгуулж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар энэ судалгаа хийж байна. Ямар боломж хувилбарууд байна бүгдийг үзэж байна. Мэдээж эдийн засаг болон цаг хугацаа, хууль эрх зүйн орчин гэдэг яг зүгээр цагдаагийн байгууллага шууд энийг хийнэгээ шууд хийждэг байсан бол цагдаа өөрөө шийдвэр гаргаад бүх юмыг хийж болно шүү дээ. Гэтэл тэрийг оруулж ирээд ингээд ажиллаж байна. Антискам центрийн гол онцлогч нь өөрөө банкнуудын төлөөлөл байгаа. Прокурор хамт байна. Мөрдөгч хамт байна. Тэр мэргэжлийн хүмүүс нь тэр одоо яг энэ санхүүгийн энэ залилныг шууд таслан зогсоохын тулд шууд шийдвэр гаргах эрх бүхий бүх этгээдүүд нэг дор ажиллаж иж хуцаа алдалгүй энийг шийдвэрлэж байгаа хэрэг. Яг энэний нэг жишээ бол одоо юу гэдэг энэ сая ингээд үйл ажиллагаа явуулаад эхлээд ингээд маш олон дансыг ингээд цацааж байгаа хэрэг. Өмнө нь цагдаагийн байгууллага энийг илрүүлэхийн тулд та хохирчоод за ингээд цагдаагийн байгууллага дээр ирээд өргөдлөөр ч юм уу эсвэл дуудлага мэдээлэлээр хандаад ингээд гомдол гаргахад тэрийг хүлээж аваад мөрдөгчд шилжүүлээд мөрдөгч тэрийг судалж байгаа хооронд нөгөө залилэгч этгээд маань таны дансаар залж авангуудаа тэрийг шууд над руу шилжүүлээд надаас
шилжүүлээд энэ хүн рүү шилжүүлээд ингэж шилжүүлж хагаад гаргацдаг ч юм уу. Эсвэл бэлэн мөнгөөр гаргацдаг ч юм уу. Ингээд нөгөөх маань ингээд олдоход юм уу мухардалд хүргээд ч юм уу. Асар юм хүнд байдалд оруулдаг. Эсвэл шууд одоо юу гэдэг нөгөө битний сайтууд руу ингээд оруулаад бит тавиад ч юм уу эсвэл ингэдэг. Тэр нөгөө нэг цаашаа энэ мөнгнүүд маань ингээд усаад алга болоод байгаа байхгүй тий. Аюу хэцүү. Гэтэл энэ одоо энэ жилийн хугацаанд бол бид нар нийтдээ одоо яг энэ захим зарилах гэмт хэрэгт одоо нийтдээ 92.4 тэрбум төгрөгийн хохирол амссан шүү дээ. 92.4 тэрбум төгрөг. Тий. Гэтэл яг энэний 62.4 тэрбумын хохирлыг барагдалцсан байна. Тэгэхээр энэ цагтаа ажиллаа хийхгүй нэгэд иргэд гомддог. Бид нар тэрэнд нь ингээд ундууцах, уурлах их байхгүй байхгүй юу? Хийж л байгаа. Нөгөө чимээгүй хийн. Одоо хүн болгон тэгэхэд нь бид нар хийж байгаа штэ гэдэг ах хэцүү байхгүй юу? Тэгэл нөгөө нэг жичлүүлээл ажиллаа хийж л байгаа. Олон аав өвгт ажиллаа хийж байгаа. Гэхдээ аль болох иргэдийг ингээд баг хохироосоо гэдэг тэр одоо юу гэдэг энэ нь баг өртөөсөө гэдэг энэ ажлыг манай урьдчилан сэргийлэх алба хийж байгаа. Тэгээ энэ зөвхөн энэ цагдаагийн байгууллагын урьдчилан сэргийлэх алтны үнцэн үүрэг юм уу, ажил юм уу гэх үгүй байхгүй. Одоо жишээ нь та бүхэн яг энэ хийж байгаа чинь иргэн хүний одоо энэ байгууллагын үүрэг Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа одоо ингээ юу гэдэг бүх төрлийн байгууллагын бүх төрлийн албан агчид. За одоо бүх аж ахуй нэгжийн одоо юу гэдэг бүх албан агчид одоо жишээ нь зүгээр энэ гэмт хэрэгтэй холбоотой мэдээллийг авдаг. Ямар нэгэн байдлаар бид нар одоо хүмүүс Facebook-ыг ашиглаж ийн гэдэг Facebook-ээр мэдээлэл хүргэж штэ. Гэхдээ цагдаагийн байгууллага Facebook-ээр мэдээлэл хүргээд тах үүрэгтэйг үгүй л хэвгүй. Зүгээр хүмүүсийн хамгийн их сонирхож байгаа ухаж байгаа мэдээлэл. Гэтэл бид нар ямар мэдээлэлд илүү явж ийна гэхээр тэнд нэг хүн хохирчлоо, тэглээ инглээ гэдээ хохирчийн дүрд ороод тоглож байгаад тэглүү илүү өрөвдөд ингээ явж байна. Гэмт хэрэгтэн хохирчийн дүр тоглож байгаад гэмт хэрэгтнээ өмөрөөл явж байна те. Гэтэл тэр тэгж нийгэмд нөлөөлж байгаа цөөхөн үед хүн байхад цагдаагийн байгууллагын яг энэ одоо хийж байгаа үйл ажиллагаа яг энэ одоо юу гэдэг чимээгүй энэ гавьяаг хинч ярьдгүй л байхгүй. Гэтэ бид нар тэрийг яриасаа гэж хүсээд байх ч юм байхгүй. Угсаал хийдэг ажлыг хийж байгаа хүн зөв үүргээ биелүүлж байгаа. Зүгээр яг энд хэлэх гээд байгаа гол санаа маань юу гэхээр яг энэ үүргийг хүн болгон аваасаа тий. Ядаж манай цагдаагийн байгууллагын энэ Facebook-оор явуулж байгаа юм уу? Эсвэл одоо бид нар аль болох Instagram, Facebook, X тэ платформ дээрс нь YouTube-ээр хүртэл ингээд хүмүүст ингээд хүрхийг хичээж байгаа. Тэгээд тэр боломжтой тэр одоо платформудаа дагаад мэдээллийг газар дээр нь аваад за тэгээд ийм уртж байгаа юм биш үү гэд хэрвээ та мэдсэн бол юу гэдгийг те хүүе ийм гарч байгаа юм биш үү битгий өртчөөрэй хүүе ийм гарч байгаа юм биш үү битгий өртчөөрэй энэ багхгүй. Ингээд хэлэх юм бол ер нь яг энэ гэмт хэрэгт өртөж авах хүн маш хэцүү шүү. Маш хэцүү. За та сая шин төрлийн заллангууд гэдээ ярьсан шүү дээ. Тэгмээд одоо AI маш их хөгжиж байгаа тийм. Энэ AI-ыг одоо цахим зарилан дээр яаж ашиглаж эхэлсэн бол Монголд? За AI-ыг бол ерөөсөө хамгийн эхэлж ашиглаж байгаа нь ерөөсөө энэ нөгөө хөрөнгө оруулалтын зарилангууд ба штэ. Эднэр ба штэ. Яаж ашиглах вэ? Зүгээр одоо ийм хоромч вебсайтыг бол би AI дээр өгөө шууд хэлчихнэ. Тэгээ Монголын алдартай хүмүүсийн одоо тэр нөгөө хуучин X ерөнхийлөгч болон одоогийн ерөнхийлөгч байсан. Ингээ бүгднгийнхэн зургийг ашиглаад за ингээл одоо та нарт одоо тий би одоо нэгээгөө нууцаа нэ ийм хүмүүс одоо ингэж те баяжсан байдаг. Гэтэл энэ нууцыг хүмүүс хүнд хэлхийг хүсдэггүй. Одоо яг нэг хим лоёгааны үгээр яриад байгаа шүү дээ те. Тэгээд тэр нэг юм авцалтай байхгүй. Хуучин бол юм авцалтай байхгүй. Жог үг үсэн мэсгэн аюу хэцүү заяа. Тийм байсан. Одоо гэтэл одоо нөгөө хим лоёгаан ч бүр ингээд те давхар нөгөө бүх улс үндэстнүүдийн энэ хэл те энэ translation буюу одоо энэ орчуулгын одоо тэр системүүд бол амар сайн ажиллаж байна. Тэнгүүд яаж байгаа гэхээр анхны одоо энэ химэл оюун ухаанаар бол би бол тэрийг хийсэн баг гэж боддیں۔ Одоо нөгөө химэл одоо хуурамч вебсайтыг яг дөөрөлгөж үүсгээд тэрүүгээрээ дамжуулаад нөгөө тэрнлүү нь хандангууд шууд линк нь одоо Telegram руу өсөрдөг ч юм уу эсвэл өөр юм руу өсөрдөг ч юм уу тий. За ингээд таныг өрхөндөө оруулаад цааш ажиллаж хийж байгаа. Одоо бол ерөнхийдөө одоогийн байдлаар бол химэл оюун ухааныг бол юу гэдэг бас одоо бичлэг зураг гэдэг юм уу. За янз бүрийн байдлаар ашиглах боломжтой болсон. Тэгэхээр яг одоо энэ хуурамч бичлэгнээс болж олон хохирлоо гэсэн одоохондоо юм кейс арай байхгүй. Гэхдээ ер нь бол үлдэгдэх магадлал өндөртэй. Жишээ нь одоо юу гэдэг жамдөржиг те одоо яг миний энэ царайг аваад одоо те би одоо энэ хувцастайгаа ч гэдэг юм уу нэг юм дээр ингэ ярьжсэн бол миний амыг хөдлөөд одоо тэр нөгөө
талигачийн нөгөө юг ингээд яриулаад одоо нөгөө химлээ лавсрангаг шиглаад нөгөө нэг юу ятсан байсан шүү дээ. Химэл оюуханаар нэг юм яриулсан тий. Одоо тэр бол ерөөсөө өнөөдөр өнөө маргашгүй л ерөөсөө хэнийг ч залих боломжтой байхгүй юу? Жамд орж гарч ирээд за энэ бол захим залилан биш ээ. Энэ бол жинхэнэ шүү. Одоо юу гэдгийг энэ онлайн суглаа бол жинхэнэ шүү. Энэ суглаал зөвшөөрөлтөө шүү гэж яриулах үүсэхгүй байхгүй. Одоо бүр ялгахтахааргүй болсон байл тий. Зураг бичлэгнүүд. Тэгээд дуу хоолойг юм хуулбарлаж гин тий. Дүрсийг хуулбарлаж гин. Ингээд ямар ч өрөөнд, ямар ч тасалгаанд, ямар ч газар ингээд хүмүүсийг хуурах боломжтой. Тэнгүүд одоо юу гэж байгаа гэхээр тэрэнд хамгийн хүртэх магадaltaй хүмүүс нь юу гэхээр нөгөө жоохон нөгөө нас өндөр гарцсан ч гэдэг юм уу тий. Захимд одоо л ойртож байгаа хүмүүс аахгүй. Жишээ нь ингээд хаяа нэг гэртээ ороод ингээд нөгөө ээж авдагаа ингээд хоол цайдж угаад ярилцаа сууж байхад тэд нар чинь ингээд фэйсбુક байнг гуйж байгаа шүү дээ. Тэгэл хөөх энэ одоо үнэн үү гэл ингээд ороод ирдэг шүү дээ. Ээж минь дээ наад чинь худлаа ийм очиртол худлаа гэдэг байхгүй ээж бити юм нэтгэрэй гэл тэгэхээр гэж байгаа байхгүй. Гэтэл тэр нэг л юм байгаа шүү дээ. Тэгэхэд цаана дахиад өөр зөндөө юмд хурдж байгаа магадлал өндөртэй. Тэгвэл та одоо таны хувьд сонирхолтой гэх юм уу эсвэл хамгийн итгэмээргүй тийм захим залилангийн ямар нэгэн кейс байна уу? Бодит кейс ярьж өгөөч та. Болоод өнгөрчихсөн. За итгэмээргүй гэж хэл. Тэгээд өөрөө итгээггүй болохоор итгэмээргүй гэж хэлэхэд бас хэцүү юм те. Ер нь яг хүмүүсийг энэ нөгөө юу гэж болж байна. Нөгөө лайк дараад эсвэл нөгөө нэг энэ тэр бол залилан байсан. Та одоо нөгөө нэг лайк, шеэр хийгээд цалинжаараа гэдэг. Тэ? Тэнгүүд нөгөө хүмүүс чи уяжаа амархан юм байж тэгээ. Тэнгүүд нэг хэдэн төгрөг ороод байна да. За энэ бол энэ нэрээ үний юм болов худлаа юм болов гэж нэг эргэлзээ төрүүлж исэн түүх байгаа шүү. Тий. Тэгээ явандаа энэ бол угаасаа худлаа болж таарсан шүү дээ олон. Нөгөө ээжүүдийн групп дээр тийм юм авих байт юм билээ шүү дээ. Гэртээ байхдаа та ингээд орлоготой бай. Зүгээр ийм амархан юм хийнэ гэх тий. Дөнгөж чи би 5 саяг авсан үнэн гэл нөгөө тий комент дээр зөндөө тийм комент байдаг. Түн үнээр реклам хийсэн ч ах шиг тий. Гэхдээ тэр олонний танил үн яг рекламд нь тоглосноо зүйл юм л аюухан ашигласнаа гэдэг бас асуудалтай байхгүй. Харин тийм шүү дээ. Залингийн дуудлага эсвэл одоо мессеж тэднийг таних гол 3 шинжийг та хэлнэ үү гэвэл ямар 3 шинжийг хамгийн түрүүнд хэлэх вэ? Дуудлага, мессеж. Иргэнд ирж байгаа. Тий, иргэнд ирж байгаа. За дуудлага бол ойлгомжтой. Ерөөсөө танд ашигтай санал тавина. За ийм юм болжээ гэд одоо танд тийм хөрөнгө оруулалт гэдэг юм уу маш өндөр ашигтай саналыг маш шаардлагатай хугацаанд хийхээр дуудлага орж ирнэ. Эсвэл одоо таныг айлгаж төгшөөх те тэгсэн байна, ингэсэн байна. За тэгээрээ ингээрэй гэдэг түрүүний яг хэлсэнчлэн. За энэ бол ер нь залилан. За хуурамч дуудлагатай холбоотой бол угаасаа залилангууд бол байгаа. За мессеж бол за ер нь мессеж мөн ялгаагүй дээ. Утсанд ирж байгаа мессеж бол энэ нөгөө нэг илүү их нөгөө нэг юун дээр гарсан шүү дээ. Одоо фишинг дээр айгүй их үлдгэсэн. Европт хүртэл одоо яг энэ төрлийн гэмтэрэг үлдсэн 5 этгээдийг баривчилсан. Тэгэхэд одоо тэн дотор одоо нөгөө хоромчаар мессеж явуулдаг төхөөрөмж 40 эдийг хураасан байдаг шүү дээ. Тэгэхээр зүгээр ингээд хэдэн мянган сим карт ашиглаад хэдэн 10,000 хүн, хэдэн 100,000 хүн ингээд мессеж явуулсан тий. Тэгээд таны дансанд халдлага төртлөө тий. Таны данс халдлага төртлөө та одоо яаралтай банк руу орж мэдээлэл шалгах гэдэг. Тэгээ энэ линкээр дамжиж ороод банк руу орж мэдээлэл шалгаараа гэдэг. Энэ тэгээд иргэд нөгөө хүмүүс тэр линк руу ороод банкаа шалгаад зүгээр л өштэй гээд мэдээлэл алдчихсан. Нөгөөх нь юу вэ? Дуудлага, мессеж дуудлага хоёр дээр тий. Одоо тэнгуут ингээд залилуулчлаа. Тэгээд яаруулаад байна. Одоо банк одоо түрүүний таны ярьдаг дээр банкнаас мессеж ирэл ингээ яаруулаад байхад одоо би бол өөрийгөө ингээ бодоход за би тийм өртөхгүй яаруулсан ч би тэхгүй гэд тэгж өгөн бодож байгаа шүү дээ. Гэтэл итгээл орчдөг. Тэр яагаад яг тэгж итгэж орд юм бол одоо нөгөө түрүүний айдсан дээр тулгуурлаж байгаа. Тийм тэгэл бас яг л нөгөө төр итгэлийн хүндж мэдж сэтгэл хөдлөлийн л хөдлөж гин гэсэн үг байхгүй айлгаж чадчихна гэсэн үг. Одоо юу гэдгийг таны дансны мэдээлэл алдагдлаа гэдэг ч юм уу те таны тэнд байгаа тийм мэдээлэл алдагдлаа эсвэл та яг ийм өртчлөө таны нэр дээр ийм зээл гарчлаа ч юм уу. Ингэн гот үнэхээр тэгсэн байх гэн хүн айж байгаа байхгүй одоо хичнээн наанаа ингээд би бол тийм өртөхгүй айгаа нэгтэлдэг гэд бодож байгаа ч гэсэн яг ингээ хүн өөр дээр ингээ толонгот төгшдөг гэсэн. Хүн чи яагаад тэгэхээр нөгөө ямар нэг байдлаар би ингээд
аюул дүртгөө угаасаа л бид нар чинь ингээд нөгөө хүний сэтгэл зүй чинь өөрийгөө аюул дүртгөөс хамгаалах механизмыг одоо ажилуулсан бид нар зан үйл авих байдаг шүү дээ. Тэр болгоомжилж байгаа зан үйл шийдвэр гаргалтууд маань ерөөсөө л бас нөгөө сэтгэл хөдлөлтэй холбоотой байгаа учраас тэр заллин чи яг тэр ингээд нандин утсыг хөндөд байна л гэсэн үг юм байна. Тэр үедээ яах вэ? Одоо тэр үед эхлээд бодгол хэрэгтэй амар одоо тийм хэрсүү байх хэрэгтэй гэх юм уу. Одоо энэ бас нөгөө нийгэм нөлөөлж байгаа гэсэн үг. Одоо дийлэнхтэй масаараа одоо монголчууд маш сайн одоо сая хэллээ шүү дээ. Ингээд цагтаарын газраас тоо баримт мэдээллүүдийг ингээд гаргахад ерөөсөө л 1 хэдхэн мянган хүний л хандлттай байдаг хүмүүс үздэггүй гэх. Тэгэхээр энэ нөгөө нэг одоо нийгэмд хүмүүс одоо юу гэдэг манай нийгмийн сэтгэл зүй өөрөө маш хэрсүү ах хэрэгтэй гэсэн үг. Одоо мэдээлэлд нэгтэлдэг аливаа одоо аргументуудыг илүү юм мэдээллийн их сурвалж сайтай мэрэгжлийн байгууллагаас хүмүүсээс мэдээллийг авдаг тий тэрийг сайн нэгтэлж үздэг ийм зан үйл дадал зуршилтай байх нь одоо учирч болох эрсдлээс хамгаална гэсэн үг. Тэгээд дийлэнхтэй хүмүүс яадаг вэ гэхээр нөгөө стресс ихтэй маш их юм асуудлууд донд бид нар чинь амьдарч штэ тий. Тэгээ тэрнийг эренбэлж чадахгүй, ард нь гарч чадахгүй болонгууд одоо өөрийнхөө зан үйлийг яаж зохицуулдаг вэ гэхээр илүү амархан таашаал өгдөг тийм одоо контентийг үзэх одоо сонголтуудыг хийж авдаг гэсэн үг. Тэгэхээр ийм одоо бүтэн ийм бичсэн сонингийн нийтлэл ч юм уу тий. Одоо юу гэдгийг нэг юм би ингээд тархиа ажилуулад гол аргументыг ингэж ойлгох мэдээллийг одоо үзэх ийм чадвар гэх юм уу танин мэдхийн хүчин чадал одоо энэ стресстэй нийгэмд байгаа хүмүүст айгүй тийм доогуур байдаг гэсэн үг. Тэгэхээр юуг илүү хүзээд байна гэхээр айгүй богино хугацаанд ийм богино рейлүүд маш тодорхой ингэж мэдээллүүдийг өгдөг ийм одоо триггер болсон ийм кайф өгөх одоо шар мэдээ ховж ивүүд те энийг үзэж стрессээ тайлаад байна гэсэн. Уг нь ингээд хүн чинь тодорхой стрессийг хүлээж аваад тэрнийгээ даван туулахын тулд одоо тархитлагаа нь жоохон ажиллаад те одоо шууд хэлэх юм бол ингээд жоохон юм логиктой бодох юм хэсгийг ингээд ажиллах хэрэгтэй байхгүй юу. Тэгхгүйгээр ингээд тэрнээсээ ингээд зайлсхийгээд өөртөө амархан сонголтыг хийгээд байгаа гэсэн. Тэгэхээр энэ маань яаж үүсэж ийн гэхээр ганцхан иргэн хүнд надад ч юм уу та нарт ингээд хувь хүнд биш ингээд дийлэнхээрээ нийгмийн сэтгэл зүйн өөрөө тийм амархан сонголтыг хийж байгаа дээр л шалтгаалаад байна гэсэн. Тэгэхээр энэ одоо юу гэдгийг нөгөө одоо хөгжлийнхаа явц л байгаа хэл та одоо бүхэл нийгмийн хөгжлийн үеийг давтгалах. Тэгэхээр бид нар ч гэсэн одоо дөнгөжл ийм интернетийн ийм хязгааргүй хэрэглээ те мэдээллийн амар одоо 900-д одоо ингээд монголчууд бол ялангуяа саяхан л 10 15 20 жилийн өмнө одоо сонин сэтгүүл уншдаг байсан бол одоо ч бүх юмыг амархан аргаар видео скриптээр явдаг болчихсон. Энэ цаг үед одоо л одоо шилжээд удаагүй байгаа. Тэгэхээр хүмүүс бол энэ дээр нэлээдгүй суралцж байгаа ах гэж бодож байна. Тэгэхээр аливаа зүйлд жоох юм нухацтай хандах хэрэгтэй. Мэдээллийн их сурвалжийг харах те. За тэгээд албаны тэр одоо мэдээнүүдийг мэргэжлийн байгууллагаас гаргаж байгаа тоо баримт статистикийг жоох ингэж бодож үзэх хэрэгтэй. Тэгээд дийлэнх нь нөгөө тэгж одоо таньж мэдэх бодох одоо сэтгэлгээг ажиллах дургу айгу төвхтэй санагддаг болохоор нөгөө хавж ивэл сонсох дуртай болчихсон. Хүмүүс одоо өөртөө ч мэдлгүйгээр санаандгүйгээр яаж тэр заллин хийж байгаа одоо гэмт хэрэгтэн тусалдаг вэ? За энэ бол ерөөсөө Монголд нэг 2 том жишээ байгаа. За өөртөө ч мэдлгүйгээр гэдэг нь болохоор за нэг кейс нь бол та бичиг баримтаа алгуулгацсан байна тийм үү? Таны бичиг баримтыг залгичид олоод ашиглах боломжтой. За нэгт бол энэ яах вэ? Энэ бол гэхдээ байдаг кейс. Гэхдээ нөгөө нэг кейс нь болохоор дансаа ашигладаг. Түрүүн би хэлсэн шүү дээ. Тэнд нэг та 300 мянган төгрөгөөр дансаа нэг одоо юу гэдгийг сар түрээслэн эсвэл одоо айл болох таны дансаар их мөнгө шилжүүлвэл тэрнийхээ тэдөө хөвж гэдэг юм уу байрч. За ингээд таны данс угаасаа л битэмжлэгдээд ингээд зарцаагдаад ингээд цагдаагийн байгууллага бүртгэлтэй болчихвол танд нөгөө хүн чинь тэр мөнгө өгөхгүй шүү дээ угаасаа. Тэгээд дээрэс нь ингээд таны дансыг ингээд хаалгаад та өөрөө ингээд бас харж ихсаалтанд орж байгаа байхгүй. За нэгт энэ дансаа ашигладаг. За хоёрт нөгөө гар утасны дугаар түрээсэлдэг асуудал. Өөрийнх нь гар утасны дугаарыг одоо өөрөөр хэлбэл Монголд илэрсэн том кейс. За би зүгээр нэг кейсийг л ярив. За нэг залливч тэгээд. Тэгээ ингээд тэр ерөөсө олдохгүй явсан байхгүй. Нилээ байсан. Ярьсан утсаар нь явахаар ерөөсөө тэр хүнийх нь нөгөө утасны эзэн өөр хүмүүс байгаад байдаг. Ингээд дансын нөхөр дансны эздүүд нөгөө.
Ингээд тогтсон тэр хаягч гэдэг юм уу тэр цаана байгаа юмнуудын шалгахаар ерөөсөө. Тэгсэн тэр залгичд гэдэг юу юм бэхээр нэгт төрөөсийн байр ашигладаг. Хоёрт дандаа бусдын дугаарыг ашигладаг. Гуравт дандаа бусдын даншиг ашигладаг. Ерөөсөө л. Тэр хүн өөртөө холбоотой нэг ч юм хийхгүй шүү дээ. Бусдыг ашиглаад гэмт хэрэг үлдээд өөрөө цэвэрхүүлээд байгаа байхгүй. Тэгэхээр иргэдэд залуучууд руугаа хандж хэлэхэд зүгээр л өнөөдөр олох юу гэдэг нэг жоохон мөнгөний төлөө одоо тий хин нэгэн одоо залгичд бусдыг одоо хохироохын боломжийг нь битгий олгоо. Нэгт танд бол энэ нэг хэдэн зуун мянган төгрөг ч гэдэм үү энэ одоо юу гэдэг төрхөн зур олдохын ашиг чинь ирээдүйд таныг өөрөө чинь гэмт хэрэгтэн болгох тэр нөхцөлийг бүрдүүлнэ гэдгийг хэлмээр байна. А гэтэл яг энэнд бас ингээд холбогдсон хүмүүс нь бас нөгөө мөрөөдө тоглоом бит энэнд донтсон бас хүмүүс байх магадaltaй. Ааха. За ингээд явах юм бол одоо нөгөө юу гэдэг санаандгүйгээр ингээд залилагч одоо өөртөө ингээд энэ гэмт хэргийн хохирогч эсвэл энэ гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн ер нь бол дийлэнх нь иймэрхүү юу гэдэг өөртөө нөгөө юм хүнд нөхцөл байдалд орсон, өөр зөөлөнд орсон. Ингээд цаашаага амархан ашиг олох боломжийг хайх, мөнгө олох боломжийг хайх. Тэгээд тэрэндээ одоо нөгөө нэг нүдэ ухаас үзэхгүй гэдэг шиг тийм. За одоо нэг онлайн шопууд их дэлгэрж байгаа штэ. Тэнгүүд за нэг онлайн шоп руу мөнгө шилжүүлсэн чинь залилуулчлаа гэж үү. Тэнгүүд бид нэр хэр хугацаанд мөнгөө эргүүлж авах боломжтой байдیں۔ А бас тэгээд тэр нөгөө мөнгө шилжүүлэх байгаа дансаа бид нэр зүгээр энгийн иргэд бид нэр шалах боломж байд юм уу? Энэ данс одоо бүрт ямар нэг харж хасаалтанд орсон байна уугүй байна уу гэдэг ч юм уу. Сайхан асуулт байна. Яаж одоо нөгөө цагдаагийн байгууллагын 102 аппликейшн гэдэг байгаа шүү дээ тий. За мөн дээрэс нь ийм Монголиа дээр хүртэл боломжтой. Өөрөөр хэлбэл та одоо шилжүүлж байгаа тэр дансаа аваад эхлээд шууд шилжүүлэхээс өмнө за энэ ер нь данс ер нь залилах гэмт хэрэгт холбогдчихсон үгүй юу? Эсвэл ямар нэгэн гэмт хэргийн одоо тэ юутай юу? Ингээд та 102 аппликейшн дээр бичээд хайгаад үзгээд тэр дансны мэдээлэл гарч ирнэ. Энэ бүртгэлтэй байна, бүртгэлгүй байна. За мэдээж ямар нэгэн байдлаар холбогдож байгаа шин данс байгаа залилах гэмт хэрэгт ашиглагдаж байгаа магадaltaй шүү дээ. Тэгэхээр өөрөө нөгөө энэ онлайн шоп ч гэдэг юм уу энэ зүйл маань ер нь урьдчилгаа шаардаад эхлүүл энэ эвгүй байхгүй. Урьдчилгаа шаардаад эхлүүл. Одоо цагдаагийн байгууллагаас ер нь юуг уриалж байгаа гэхээр энэ онлайн шоп хийж байгаа хүмүүст ч тэр одоо ер нь дийлэнх юм болсон шүү дээ. Ерөөсөө та захиал тэгээ захиалаа гэрчин хөргөж өгöd мөнгө авч байгаа. Энэ бол шудраг байхгүй. Тэгээд тань таалагдаагүй бараагаа та тэр хөргөлтийн хүнд нь хөргөлтийн мөнгөний нөгөөд ингээ буцаах боломжтой байгаа байхгүй. Гэтэл яагаад урьдчилгаа нэхэд байна гэхээр таныг хохирохж байгаа байх магадлал өндөртэй. Эсвэл үнэхээр баталгаатай одоо юу гэдэг юм олон жил үйл ажиллагаагаа явуулсан олон хүний итгэлийг олсон энэ байгууллагууд нь одоо урьдчилгаа авч иж хүмүүст өргөж өгдөг юм байдал бас байхыг үүсэхгүй ч гэсэн ер нь бол урьдчилгаа шаардж ивэл битгий шилжүүлээ. Та гар дээрээ бараагаа авсны дараа л мөнгөө өгнө шүү. Бараагаа үзэж хараад Тийм байна тий. Зөв зөв. За одоо тэгвэл ийм төрлийн залилын хийсэн хүмүүс ямар ял шийтгэл оногддог вэ? Зүгээр одоо энэ онлайн шоп саяны хараад жишээ авч онлайн шопоор хүн хүлэгтлээ гэж үү. Тэнгүүд одоо энэ за мэдээж бол нөгөө эрүүг хуулийн 17 дугаар 17 тий 17 дугаар дасгаан 17 гэдэг бид нэр сайн мэдэн шүү дээ тий. Гэтэл энэ нөгөө яг хөө санкцийн хувьд бол мэдээж янз бүрийн одоо нөгөө хохирлын хэмжээнээсээ шалтгаалаад өөр байгаа тий. Янз бүр байгаа. Тэгэхээр яг хөө би бол энэ дээр шууд одоо тэдэн жил эсвэл тэдэн дөрөв хохироо. Ер нь бол хууль ёсоор олж авсан тэр эд хөрөнгө мөнгийг олж тогтоогоод тэрийг хурааж авна. Тийм үү? Тэгээ хохирогчдын хохирлыг барагдуулахад тэрийг ашиглана. Дээрээс нь нэмэх нь одоо юу гэдэг хамгийн багтаа одоо юу гэдэг торгох. За торгох ялаас ихсүүлээд за ингээд одоо хэдэн жил хүртэл идэв тийм. Нийгэм тустай ажил хийх юм лгээ бас байдаг уу? Ер нь бол залгичдад бол нийгэм тустай ажил хийх юу бол баг байхгүй тийм. Ер нь бол торгох за тэгээд одоо хүндрүүлэх нөхцөл гэж бас байдаг. Тийм мэдээж нөгөө бүлэглээд гээд үлдсэн бол тийм. Шүүл одоо хэмжээний онцгой хэмжээний хохирлж байсан бол гэдэг ч юм уу тийм. Одоо бүлэглэл гэдгсэн бүлгээр яаж ажилттай? Захим заллан бүлгээр яаж хийдэг? Өөр локейшнд очиод хийх юм уу? Нэг дор бөөндөө сууж агаад хийх юм уу? Одоо ганцаараа заллах биш. Олоолаа нийлж байгаа залж байгаа тохиолдол хүмүүс ер нь олчлаа яаж заллалт юм бол? Тэгэл одоо юу гэдэг хоёр ба түүнээс дээш хүн чинь бүлэгтээ орчин шүү дээ. Тэ? Тэнгүүд одоо юу гэхээр
би за энэ голыг санаачлал энэ гин тэрийг хийя тийм үү. За мөгчөө. Хоёулаа чамд би нэг ашигтай саналтай. Хоёулаа яг энэ монголчууд яг энэ уушрууд энэ дээр нь дөрвөлөө нэг цас хийж аваад гарчий. Ингээ чамайг уруу татлаа. Тэнгүүд үе манай нэг найз байгаа штэ гэл те. За ингээ гуруулаа олчлаа. За ингээд те одоо юу гэдэг. Энэ 2 3 хүн хамсараад за чи компьютер техник хэрэгслэм юм гаргачих те. За би байраар хангая. За би нөгөө нэг хүмүүст ч мэдээлэл тарааж одоо явъя те. Эсвэл нөгөө гимтэргийн замаар олсон хөрөнгийг одоо олж цуглуулах ажлыг би хүргэл дээр явъя ч гэдэг юм те. За ингээд л одоо эхлэв шүү дээ. Тэгэхээр нөгөө хамжигч, дэмжигч, зохион байгуулагч гэл одоо нөгөө хамтран оролцсон нөхдөд чинь ингээд өчнөө хэлбэрт ороод явчихна шүү дээ. Тийм. Тэгээ бүлэглэн зохион байгуулна гэдэг чинь ер нь бол тэгээд бид нар сайн мэдж байгаа дөө. Ер нь Захим зайлшинд өртчөөд бид нар хамгийн түрүүнд хаашаа холбогдох хэрэгтэй вэ? 102 руу. Эсвэл кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлцээний дугаар руу гэх ч юм уу, урьдчилан сэргийлэх хэлц рүү гэд. ерөөсөө шууд 102 руу залах. Шууд 102 дугаар руу залах. Тэгээ кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын дугаар байгаа шүү дээ бас тийм. Тэглүү шууд залах. За залгицсныхаа дараа сэтгэл зүйн тусламж хүнд хэрэг болдог уу? Хэрэг болдог бол яаж туслах вэ тэр хүнд? За тэгэхээр чинь нөгөө нэг сэтгэл зүгээрээ ус хохирчж байгаа шүү дээ тийм. Хохирол гэдэг чинь одоо хохирлол бол хохирол юм чинь. За тэгэхээр ямар нэг байдлаар сэтгэл зүйн одоо тусламж өөртөө хүн үзүүлэх хэрэгтэй одоо ингээл орхих биш тийм. Одоо юу гэдгийг заллах гэмт хэрэг ер нь ингээ хууртагдаад хохирчж байгаа үед хэн нэгнээс итгэл алдрах, за өөрийгөө буруутгах тийм ингээд агүй олон тохиолдлоор сэтгэл зүйн хувьд ингээд бид нэр гэмтлүүдийг авч яадаг. Тэгэхээр мэрэгжлийн сэтгэл зүйчээс зөвлөгөө авах тийм. За эсвэл одоо юу гэдгийг ер нь ингээд өөрийгөө илэрхийлэх ихний тохиолдолд одоо шууд сэтгэл зүйчдэр очих зориг ч юм уу эсвэл тэр учраас олохгүй байгаа бол хүн өөртөө ямар тусламжийг үзүүлэх боломжтой вэ гэхээр ядаж одоо ихтгэлтэй хэн нэгэнд өөрийнхөө мэдрэмжийг хуваалцах гэсэн. Яа тэгэхээр яг хөө ингээд зарим тохиолдолд хүн нөгөө өөрийгөө буруутсан гэдгийг хүлээн зөвшөөрөх ерөнхийдөө айгу дургүй байдаг байхгүй одоо би буруугүй энэ хүн л намайг ингэсэн гэдэг. Гэтэ яг хөө энэ чинь шууд буруу гэсэн субъектив одоо байдлаар буруутгахгүй л дээ. Энэ чинь угаасаа л ингээд нөхцөл байдал нь итгэл үнэмшил хүний одоо нандин тэр харилцаан дээр суурилсан гэм тэр яад шүү дээ. Тэгэхээр энэ нэгээ одоо бүтэн алдахгүй тулд бид нэр айгу зөв аргаар өөрийгөө буцаагаад ингээд одоо эдгэх, олж авах, ойлгох энэ зүйлүүдийг бол алхам алхмаар хийх ёстой. За тэгэхээр өөртөө үзүүлэх эхний тусламж бол өөрийгөө илэрхийлэх, ярилцах, өөрийгөө буруутгаад удаан хугацаанд хааж одоо ямар нэг байдлаар хамгийн дээд эрсдэл бол амиа хорлох үйлдэл байгаа шүү дээ. Одоо мөнгө төгрөгөө одоо тэр бэтмэтэнд олон саяар наалдаад гадаадаас илүү солонгосоос ингээд ирээд ихнэр нөхөр хоёр Монголд ирээд амиа хорлсон кейс хүртэл би харж исэн, тийм мэдээ авч исэн. Тэгэхээр аль болох тэхгүйгээр мэдээж нөхцөл байдлаа боддоор үнэлнэ. Одоо асуудал үүссэн. Гэхдээ энэ нь одоо эцсийн байдлаар өөрийгөө хохирох, амьдралаа дуусгах шийдвэр биш гэдгийг маш сайн ухамсарлах хэрэгтэй. Яа тэгэхээр хүн нөгөө сэтгэл зүйн хувьд маш хүнд шоконд ороод цохилтонд орсон байдаг. Ийм зүйл болсонд итгэж чаддгүй тий. Өөрийгөө буруутгадаг одоо ямар нэг байдлаар бусдын одоо өөрлөм чиглэсэн дүгнэлтийг хүлээж авахаас хүлээн зөвшөөрч чаддгүй ч гэдэг юм. Тэгэхээр хинч хизээч ямар ч байдлаар одоо хохирох боломжтой ийм асуудал учраас одоо заавал одоо хохирно гэж байгаа юм биш үү? Гэхдээ ямар нэгэн байдлаар жижигч тамчаа ийм хохирлыг амсвал энэ бол ямар нэг байдлаар таны одоо туйлын буруу ерөөсөө биш юм аа. Та ингээд хохирогч учраас өөрийгөө эдгэх хэрэгтэй. Тэгээ энэ бол эцсийн байдлаар та амьдралаа дуусгах хэн нэгнийг одоо амар тийм хэрцгий байдлаар гэмтэх, эсвэл өөрийгөө хэрцгий байдлаар гэмтэх ийм одоо шийдвэр гаргах үйл явдал биш шүү. Тэгэхээр үргэлж ингээд тусламж үйлчилгээ байдаг учраас өөрийнхөө дотоод мэдрэмжийг мэрэгжлийн үнэ тусламжтайгаар илэрхийлэх, гаргах. За тэгээд дээрэс нь илүү тайвшрах энэ одоо алхмуудыг аль болох айгу хурдан хийх хэрэгтэй. Тэгэхгүй бол удаан хугацаанд амжираад яваад хаар нөгөө хүн чинь одоо тэр стресс, тэр гутрал гэдэг зүйл маань дамжирахаар ингээд айгу олон ухамсаргүй буруу сонголт шийдвэр гаргалтуудыг хийгээд хамгийн эцсийн том хохирол бол амиа хорлох үйлдэл болж эхэлдэг гэсэн үг. Захим зайлшингийн эсрэг одоо олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэхэд та юу хийгээсэ гэж хүсэж байна? За хамгийн түрүүнд угаасаа энэ суур хогдгон ерөөсөө л энэ санхүүгийн мэдлэг боловсрол, санхүүгийн сахилга бата иргэд хэрхэн одоо сайжруулах тэр суурийг тавьж өгөх хэрэгтэй. Яг энэ санхүүгийн одоо юу гэдэг сахилга бат сайн байснараа
дими юмд хөрөнгө оруулалт хийхгүй. Дими зүйлд мөнгө өрөхгүй. Харин зөв зүйлд хадгалдаг те өсөг одоо өсгөхийн тулд тэрийг одоо юунд захиран зарцуулахаа мэддэг. Одоо энэ одоо сахилга батч гэдэг юм те. Энд одоо яг энэ зөв чиглэлийн мэдээлэл өгдөг хүмүүс зөв их сурвалж олоод тэрэн дээр суралцах хэрэгтэй л гэдгийг нэгдүгээрт. За хоёрдугаарт бол мэдээж юу гэдэг хууль эрх зүйн орчинч гэдэг юм. За гэр бүлдээ юу гэдэг ямар нэгэн байдлаар одоо та хохирсон байж болно. Би бас яг хохирсон ч гэсэн бусдаас битгий нуугараа. Нуух хандлагатай. Нуудаг анхааны. За би ингэсэн чинь тэрнүүрийг алдчихлаа яана. Манайхан битгий өртөөрөө гэдэг энэ мессеж өгдөг. За ичээд идэг ч юм уу тийм нэрлэхэд идэг ч юм уу тийм. Даалангуй одоо юу гэдэг за яг залуу хүмүүс бол арай өөр байдаг бах. Тэгээ ингэсэн чинь тэгцэн шүүгээ хоорондоо ярьдаг бах. Гэтэл юу гэдэг одоо нэг төлөвшсөн насны хүмүүс тийм. За одоо хүмүүс сонсвол та ичмээч тавь шиг даа гэдэг ингээд тэрийг хилдэггүй ингээ хохоо чимэг охроо яваад идэг. За энэ маань өөрөө юу гэхээр тухайн гэмт хэргийг өөгшүүлэх. За тэр гэмт хэргээ улам боловсруулад хөгжүүлээд олсон мөнгөнийхөө юу гэдэг ста нэг 11-ээр нь ч гэдэг юм уу өгөөж тавиад үлцэн 9-оор нь ашиг болоод ингээд одоо гэмт хэргээ өргөжлүүлэн одоо хөгжүүлэн дэлгэрүүлэх боломжийг нь олгоод байдаг. Тэгэхээр битгий тэгээрээ та хохирсон л бол цагдаагийн байгууллагын 102 дугаарт эсвэл одоо кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын 51 26 56 66 гэдэг дугаар байдаг. Ер нь бол яг нэг 102 дугаар руу Улаанбаатар хотоос бусад газраас залгахаар тухайн бүсийн цагдаагийн газруудтай холбогддог. Тэгэхээр яг та яг юм захин залиланд өртсөн болвол тий мөнгө алдсан болвол шууд 51 26 56 66 гэдэг дугаар руу залгаад кибер гэмт хэрэгтэй тэмцэх газар руу мэдгдэх юм бол хугацаа алдахгүйгээр тэр дансыг битэмжлэх ажлыг одоо хийдэг болсон шүү. Тийм. Хамгийн уртдаа 1-2 цагийн дотор л тийм. Рилүүд нь явж исэн тий. Тэгвэл сэтгэл зүй талаас нь та хийгээсэй гэж үсэн. За тэгэхээр энэ болохоор одоо нийт хүмүүс ер нь юм сэтгэл зүйн боловсралтай байгаасай л гэж авих боддог. Одоо ганц одоо заллах гэмт хэрэгт өртөгч биш те. Одоо ингээл зан үлийн хувьд донтох асуудлууд зөндөө байна. Одоо маш их мансуурах бодис те архины хэрэглээ энээс үүдэж байгаа одоо гэмт хэргийн гаралтууд нас баралтын шалтгаанууд гэд ингээд нарийн юмнуудын судлахаар хүний зан үйл шийдвэр гаргалт сэтгэл зүйтэй холбоотой асуудлуудыг нилээдгүй ингээд гаргасан байдаг байхгүй. Тэгэхээр одоо нийгэм маань өөрөө нийгмийн сэтгэл зүйн боловсрол одоо хувь хүн болгон сэтгэл зүйн боловсралтай ах хэрэгтэй. За тэгээ дээрэс нь одоо нийгэмд одоо интервенцийн ажлууд буюу нөлөөллийн ажлуудыг ер нь хийх хэрэгтэй. Яагаад тэгэхээр бид нэр ингээл хүн нэг бүрчлэн ингээл очиод хичээл ном заагаал сургалт явуулах боломжгүй шүү дээ. Тэгэхээр одоо яг энэ мэтчлийн подкастууд нөлөөллийн яг юм мэрэгжлийн хүмүүсийн үг дуу хоолойг хүргэсэн одоо нөлөөллийн ажлууд те ингээд гоё awareness-уудыг ер нь хийж ивэл их зүгээр. За тэгээд энэ нь өөрөө ингээд урт хугацаанд мэдээж хэн нэг юм яриа л байгаа хойно эхлээд нэг хүн анхаарлаа, хоёр хүн анхаарлаа ингээд хүрээгээрээ 10 хүн, 20 хүн, 30 хүн ингээд анхаардаг л болно гэсэн үг. Тэгэхээр хувь хүн болгон нэгдүгээрт тэр сэтгэл зүйн мэдлэг боловсруулалтаа дээшлүүлэх, хоёрдугаарт нөгөө аль шийдвэр гаргахдаа чухал шийдвэр гаргах үед ганцаараа дур мэдээж сэтгэл хөдлөлөөрөө гаргахгүйгээр заавал хэн нэгэнтэй ярилцах, тэ зөвшөлдсөх, нягтлах, илүү юм боддоор өөрийгөө ингэж үнэлж сураасай. Логикоор бодож сураасай л гэж бодмоор байна. Тэгхгүйгээр ингээд бидний одоо дийлэнх шийдвэр гаргалтууд ингээд сэтгэл хөдлөл дээр суурилцахаараа л ер нь буруу болдог гэсэн. Ямар нэг байдлаар дутуу гуцуу одоо алдаа дутагдaltaй тий алдаа гарах эрсдэл өндөр болдог. Тэгэхээр яагаад бидний эргэн тойронд зөвшөлдсөх гэр бүл, найз нөхөд, хамаатан садан хүмүүс байдгийн. Тэгээд аль болох тэр хүмүүсийн санал одоо тэр зүйлүүдийг юм чухал зүйлүүд дээр гаргах хэрэгтэй гэж бодож байна. Тэгээд нөгөө захим заллан чинь сая хэлсэн шүү дээ нөгөө рамаас заллан ер нь юм ихтгэл дээр бас суурилж байгаа зүйлүүд чинь одоо хүний хайр сэтгэл зүйн хэрэгцээн дээр явдаг болохоор хүмүүс бас нэг нэгэндээ зөөлхөн одоо хань түшиг болсон те ийм нээлттэй нэг бас хайрлсан байгаасаа тэгэхгүй бол хүн чинь бас нөгөө юм танихгүй хүнээс тэр орон зайг хайгаад тэрийг нөхөхийн тулд тиймэрхүү зүйлд өртгөн арай эрсдэл багсан шүү дээ те тэгэхээр бас нэг нэгэндээ илүү хайр дүүрэн зөөлөн байгаасаа л гэж хэлмээр байна. За өнгөрсөн жилийнхаас нэрэ энэ жил захин залилан маань өссөн үү, буурсан уу? Тэгээ мөн та дараа одоо 27 онд бас яа гэж бодож байна? Та өсөх болов уу, буурах болов уу захин залилан? Ер нь бол цагдаагийн байгууллага ингээд хоногоор 7 хоногоор сараар улирлаар жилээр гээд ингээд ерөнхийдөө дүүн шинжилгээ
яг илүү түлхүү үлдэгдэж байгаа гэмт хэрэгүүд дээр тулгуурлаад хийж явдаг. Тэгэхээр сүүлийн жилүүдэд ер нь ингээд урьдчилсан байдлаар ингээд интеграц хийгээд ингээд за ер нь бол энэ ажлыг хийхгүй бол энэ гэмт хэрэг ингэж үсэх юм байна гэдэг ерөнхий юм зураглал гаргаж байгаа. За тэр зураглалаар бол ерөнхийдөө бол харьцангуй энэ цагийн байгууллагын урьдчилан сэргийлэх ажлыг тэргүүлэх одоо чиглэл болгоод ажилласнараа олон хүнийг бас ингээд одоо 10 хохирхойсон бол магадгүй 5 урьдчилан сэргийлж чадсан байх. Ийм одоо тэрийг бол бид нар тодорхой хэмжээнд зүгээр ийм систем ашиглаад тэгээ тодорхой хэмжээнд хамгийн одоо багаар нь тооцоолж гаргаж байгаа шүү дээ. За ер нь бол нэлээдгүй бас хүмүүс урьдчилан сэргийлж чадсан байгаа. Гэхдээ бол заллах гэмт хэрэг маань бол цаашдаа өсөх хандлагатай байгаа. Яг гэвэл түрүүний хэлсэнчлэн технологийн хөгжил энийг ашиглаад одоо ямар ч үйлдэл хийх магадaltaй. Гэтэл одоо бусад улс орнууд буюу одоо жишээ нь Солонгос улсын хамгийн ойрын бидний очих дуртай тэр Солонгос улсын жишээг аваад үзье л да. Тэр хүмүүс энэ хиймэл оюун ухааныг үлдээд ашиглаад гэмт хэрэг үлдэх магадaltaй учраас одоо нэг хиймэл оюун ухаан гэсэн тамгатай гаргаж иж энэ бол хууль ёсны бичлэг. Хиймэл оюун ухаан гэсэн тамгагүй бол энэ бол хууль бус гэдгийг одоо илэрхийлэх тийм хуулийн төсөл хүртэл яригадад явчихж шүү дээ, тийм. Тэгэхээр явандаа одоо нэг энэ smoke free буюу одоо нэг тамхины хяналтын тухай хууль Монголд хэрэгжсэн шүү дээ. Энд чинь Европт анх Англид ингээд хэрэгжээд smoke free гэдэг 2009 онд ингээд энийг 2007 онд ч илүү ингээд энийг ингээд Монголд хэрэгжүүлэх зүгээр юм даа гэж ярьж хахад 2009 онд ч илүү Монголд хэрэгжээд гэсэн шүү дээ. Тэгээд энтэй яг адилхан ингээд одоо нэг тухайн гэмт хэргийн нөхцөл байдал, тухайн гэмт хэрэг нь юуг ашиглаж яаж үлдэгдэж ер нь хэр цар хүрээтэй ингээд хүмүүсийг хохирож байгаас хамаарат тухайн улс орнд ингээд хууль эрх зүйн орчинч гэдэг юм уу те эсвэл тэрнтэй холбоотой хууль эрх зүйн зохицуулалт энэ юмнууд ингээд техник технологийн зохицуултууд бас хийгдээд эхэлж байгаа. Тэгэхээр одоо жишээ нь захим дээр ийм одоо хүмүүсээс бас гомдол гардаг жишээ нь яг энэ лайвыг шууд хаачулдаг цагдаа. Гэтэл одоо юу гэдгийг Монгол Book гэдэг одоо платформ ашиглаж байна. Монгол хийсэн Facebook шиг. Тэрэн дээр нь яг тийм гэж байгаа бол Монгол Book-ийн шууд хаана. Тийм үстэй. Гэтэл Facebook чинь тэр чинь нөгөө Марк Цукербергийн бий болгосон тийм Meta корпорац, бүр том корпорац дэлхийн хэмжээний үйл ажиллагаа явуулдаг. Тэгэхэд бид нар тэрийг одоо тийм баримт нэгтлэх төвтэй хамтраад эсвэл одоо цахим хөгжлийн яамтай тийм захим инновац тэрнтэй холбоотой одоо юу гэдэг ингээд бид нар линкүүдийн цуглуулаад тийшээ явуулж чинь тэгээс харамжуулах л ажил хийж чадчих штеп. Тэгэхээр цагдаагийн байгууллагаас хамгийн цаад хийж чадах юм тэр л байхгүй юу? Мэдээж олж илрүүлэх тэр цаашаа өөр зүйлүүдийг бол хийж л байгаа. Гэтэ энэ бол цаг хугацааны. Ер нь бол юу гэдэг иргэдтэй гэдэг юм уу хүмүүстэй ингээд гол анхааруулж хэлэх юм. Ер нь бид нар одоо түрүүнд маань сэтгэл зүйчилсэн тийм аливаа одоо мэдээллийн их сурвалжаа зөв болгох хэрэгтэй. Юуг илүү их үзэж чинь тийм алгоритм ашиглаад тийм юуг илүү их үзэж чинь тэрий чинь танд нөгөө сүүлийн үед энэ Facebook гэдэг юм бүх энэ хиймэл оюун ухаан дээр суурилсан энэ платформуд чинь бүгд танд тэрийг л түлхүү үзүүлж байгаа. Тэгэхээр ирээдүйд энэ хэрэг бол өснө. Өсөх нь ойлгомжтой. Эргээд одоо юу гэдэг иргэд маань юу гэдэг санхүүгийн мэдлэг за энэ техник технологийн ашиглаж байгаа, зөв ашиглаж байгаа байдал, за мэдээллийг сурвалжаад зөв тодорхойлж байгаа байдлаас хамаарат энэ бас бүр ийм төвшөнд үлдэгдэх байсан нь энэ төвшөнд болж багасах. Эсвэл бүр тэ нэг шиг өмнөдөө бүр ингээд доош орох магадлалтай байхгүй. Тэгээ зөвөр яг энэнийхээ төгсгөл дээр юу гэдэг юм гэхээр ер нь нөгөө загварын нөгөө нэг тренд гэж ярьдаг шүү дээ бид нэг 10 жилээр ч юм уу тэдэн жилээр ч гэдэг юм уу те. Яг өнөөдөр түрүүнд би ихэнд хэлсэнчлэн дээлийн хувцас солидог гэдэгтэй адилхан яг энэ загварын тренд ингээл эргээд идэгтэй адилхан энэ заллин өнөөдөр магадгүй энэ төрлийн заллин Монголоос ингээд багасаад гараа явахад өөр төрлийн заллин ингээд орж иж байна. Гэтэл тэр төрлийн заллин өөр улсад үлдэгдээд тэндээсээ тэрийн болоод юу дий өөр улсууд руу ингээд нөгөө улс руу ингээд цаг хугацааны хувьд солигдоод гэтэл эргэлдээд идэг нэг юм одоо тренд шиг одоо тухайн одоо юу гэдэг загварын нөгөө нэг эргэлт шиг гэдэг ч юм уу те. Адилхан. Тийм учраас иргэд маань Facebook, Instagram дээрээ одоо тийм хууль бус заллингийн шинжтэй зүйлийг үзэхгүйгээр шууд гүйлэх хэрэгтэй. Эсвэл бүр репорт хийдэг ч юм уу тийм. Репорт хийж ер нь
хэвшигл хэрэгтэй одоо. Тийм. Тэгвэл таны сошиал орчинд ямар тийм мэдээлэл гарч ирэх болно гэсэн үг. Одоо нэрэ цагдаагийн ерхийн газраас урьдчилан сэргийлэх албаас ямар уриалга одоо бид нэр аян гэж ярьдаг шүү дээ. Тийм уриалга явагдаж байгаа бол нэрээ. Яг уу одоо л залхах гэмт хэрэгтэй холбоотой яг энэ 5 сарын 1-ээс бид нар бас яг энэ аянийг хийхээр төлөвлөж байгаа. За. Тэгэхээр тухайн залхах тухайн одоо яг юу гэдэг аянтай холбоотой бас ямар нэшил ямар уриалга гаргахыг бол одоохон төлөвлөж байгаа, яригдж байгаа. Ер нь бол яг үнийг хэлэхэд бол одоо эвдрээгүй ирээдүг бүтээгээд одоо хүүхдийн тий гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх бүлий буюу дээрлэхэлтээс урьдчилан сэргийлэх чиглэлийг яг энэ аяа явж байна. За мөн Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан тэр бомбод за энэ бас аянгууд ингээд явж байна. Ер нь бол нэлээд том юм прожектууд төслүүд дээр хэмжээтэй байгуулга ажиллаж байгаа. Гол нь одоо юу гэдэг өнөөдрийн бидний ярьж байгаа сэдв бол энэ захим заллах гэмт хэрэг захим дотроо яг энэ санхүүтэй холбоотой мэдээж шууд утгаараа бидний энэ карма бидний энэ халаас ихэвчэнд байгаа мөнгөтэй холбоотой асуудал хэрэгж байгаа. Энийний цаана гэр бүл юу гэдгийг амьдрал ахуй олон жил хоримтлуулсан хураасан тий энэ нөгөө зөвхөн ингээд энэ мөнгөндөө байгаа юм шүү тий. Яг энэний цааталт нөгөө асар их үүсэж болох. Сэтгэл зүйн ярьдаг тий тэр сэтгэл зүйн хүн дарамт бүр амьдрах хүсэлгүй болтлоо тий. Одоо тэр төвшөнд хүртлээ ингэж хүнийг хэцүү болгож гэмтээдэг. Тэгэхээр эхлэл нь зүг байхын тулд та мэдээллийг сурвалжаа. Тэ ямар нэгэн зүйлийг итгээ шууд ингээд энэ ашиг болох боломжтой юм байна гэж бодхоосоо илүү энэ үнэн үү гэд тэ би заримдаа бүр хэлдэг байхгүй. Зүгээр утсан дээр гарч ирсэн тэр нэг юм залхимж байж болох үе зэмийг скриншот хийгээд ChatGPT рүү оруулаад энэ юу вэ? Энэ заллим мөн үү гэж асуучих. Ядаж. Зүгээр хамгийн ойрын зөвлөгч нь зүгээр энэ химэл оюун ухааны энэ Grok төр ч юм уу те ChatGPT төр ч юм уу одоо сүүлийн үед нэг Cloud ч гэдэг юм уу те гарч ирээд байгаа энэ чатадаас асуугаад үзэлтэй. Тэнгүү тэд нар чинь хариулдаг байхгүй. Энэ бол ийм төрлийн заллах гэдэг байх магадлалтай. Энэ бол ийм үлдэгдэжсэн юм байна гэх юм те. Нэг хэлээд. Одоо яг үн шиг сэтгэл зүйн бас бид нэр ChatGPT-гээс ч юм уу Cloud-аас асуувал хэр үнэн бодтой юм гарч ирдэг бол нэрээ та үзсэн үү? Тийм. Одоо сүүлийн үед ер нь бас агиох одоо ирж байгаа асуултуудын нэг одоо яг ингээд хүмүүс ингээд агиох тийм нөгөө ярилцах хэрэгтэйгээ химэл оюухантай их ярьдаг болсон. За тэгэнгუთ химэл оюухан бол одоо туйлын сэтгэл зүйн хэрэгцээг бол хангахгүй. Яагаад тэгэхээр таны асууж байгаа асуулт аргументуудад одоо тааруулсан юмыг ингээд дагуулаад ингээд аялуулаад гэдэг шиг тийм имийг ярина. Түүнээс ингээд одоо туйлын одоо мэрэгжлийн хүн шиг те эсвэл яг ингээ хүн сонсож байгаа юм шигээр таныг ингээд одоо дүн шинжилгээ хийгээд асуултад чинь ингээд ухаалгаар ингээд шийдэл өгөх хэмжээнд бол зөвлөхгүй мэдээж сайхан сонсно гоё сонсмоор байгаа магтаалын үг ингээд гоё зүйлүүдийг бол ингээ хэлж өгнө сэтгэл зүйг болвол яг хэмэл оюухан бол одоогоор нэг тийм шууд бол орлохгүй мэдээж зарим юм дээр бол нөгөө сэтгэл зүйн фактуудыг ч юм уу те холбоотой зөвхөн баримт мэдээллүүдийг энийг шалгах их сурулж гин ол гэхэд бол мэдээж олно тэр ч маш зөв ашиглах хэрэгтэй те тэгэхээр тиймэрхүү мэдээллүүдийг бол олохын хувьд болно гэхдээ зөвлөх болон танд туслах таныг чиглүүлэх тал дээр бол орлохгүй шүү зүйлийг бол орлох боломжгүй тэгэхээр энийг бол бодтойг мэрэгжлийн хүнээс л асуух хэрэгтэй. Тэр нөгөө сая нэг гой дагуулад хариулдаг гэдэг нөгөө манайхан нөгөө тоглоодсэн мэт тань ChatGPT-гээс ямар асуулт асуусан чинь сайхан асуулт байна гэдэг. Сүүлдээ тэгээд нөгөө муу юм бичсэн чинь сайхан асуулт байна. Тийм. Нэг нь зөв, таны зөв гэдэг нөгөө нэг дандаа дэмжээлээдэг. Дэмжээлээдэг тийм. Тэгэхээр яг нөгөө нэг энэ химэл оюун ухаан өөрөө ер нь ямар нэгэн шинжлэх ухааны энэ технологи програм хангамжийн платформын одоо энэ гоё хөгжил маань биднэрт энэ эерэг сайхан зүйлүүдийг олноор нь авчирч байгаа мэдээж. Гэтэл яг тэрийг буруугаар ашиглах нэг энэ цөөхөн өдгөн юу гэдэг одоо 1000 хүнд нэг байдаг ч юм уу те нэг юм муу хүн байгаад байна шүү дээ. Энийг бид нэр бас ингээд мэдээж эдгээр ч бүгд буруу зүйл ашиглахдаггүй. Маш ирээдүйн сайн сайхны төлөө ашиглагдаж байгаа те. Нэг юмыг бас хүмүүст уриалчмаар байгаа байхгүй. Юу гэхээр яг энэ химэл оюуханыг бид нар бас зөв тал руу өөрсөндөө ашигтай талаар нь ашиглах яг хэрэглэх. Гэхдээ тэрийг бол туйлын үнэн гэдгээр хүлээж авч болохгүй бас л хэрсүү байх гэдэг юм явагдаж байгаа. Өөрөөр хэлбэл номон дээр бичигдсэн юм ChatGPT дээр шал өөрлөхгүй. Тэгэхээр ер нь бүх юм бол үндсээрээ өөрчлөгдөөгүй.
дэлхийн иргэдгээрээ иргэж байгаа те цаг хугацаа явдгаараа явж байгаа хүн хэрэгэлдэг юм л өөрчлөгдсөн болохоос хүн хിവэрэл байгаа гэдгийг хизээж мартаж болохгүй байхгүй. За та хоёрт өөр ярих юм байсан уу? Миний асуугаагүй. Яг хоо тэгэл ерөн сэтгэл зүйн хувьд угаасаа л нөгөө хүмүүс чинь жоох хэрсүү харах хэрэгтэй, мэдээлэлтэй юм хандах хэрэгтэй гэдэг. Яг хоо зүгээр миний зүгээр хувь хүнийхээ сэтгэл зүйч хаа зүгээс тэр ер нь хувийн зүгээс харахад хүмүүс жоохон тийм нөгөө юм дадал зуршлаа ингээд юу болгочвол одоо юм тодорхой юм сайн юм рутинтэй болчвол энэ нөгөө нэг бас амьдралын сонголт шийдвэр гаргалтанд амар нөлөөлдөг байхгүй. Би нөгөө сая бас яриандаа талтурдаад өнгөрсөн. Амар стресстэй байх үедээ яг амархан сонголтуудыг хийдэг. Одоо ийм урт постуудыг унших, ийм албаны мэдээ сонсохоос хүн ингээ зайлс хийдэг байхгүй. Яа тэгэхээр тэнд яригдж байгаа тийм хүнд одоо нарийн статистиктэй хүн ингээд бодит үнэтэй нүүр толохыг хүсдэг байхгүй. Тэр статистик, тэр мэдээллүүдтэй ингээд одоо тэрнийг ингээд дүн шинжилгээ хийж, анализ хийж нэрээ тийм биш дээ гэж ингээд хүлээж авахтаа айгу буруу одоо муу байдаг гэх юм уу те. Тэгэхээр аль болох ямар нэг байдлаар ингээд жоох аналитик сэтгэлгээ суулгах те, ямар нэг юм жоох хэрсээ авахын тулд унших хэрэгтэй. Тэгээ дээрэс нь ингээд амьдралын хэв маяг одоо бидний 24 цагийг яаж өнгөрөөж байгаа энэ зүйлүүд чинь хүртэл өнөөдрийн одоо бидний сонголт шийдвэр гаргалт сэтгэл хөдлөл бүх юмд нөлөөлдөг учраас одоо хүн болгоно л ингээд нэг юм жоохон бусдыг ингээд шүүмжлээл бусдын амьдрал руу өнгөөгд хахаас илүү өөрөө би юу яаж амьдарч байгаа вэ гэдгээ маш сайн харах хэрэгтэй. Тэгэх юм бол ингээд дагаад бас нөлөөлөд явцдаг байхгүй юу. Тэнд миний асуугаагүй юм байна уу? Яг сая хэлсэнчлэн нөгөө одоо жишээ нь бидний энэ подкастыг яг дуустал нь үзэх яг хэдэн байгаал гэдэг айгүй хэрэгцээтэй байна. Тий. Гэтэл энэ нөгөө юу гэдгийг нэмэх 21 те одоо ямар нэгэн одоо юу гэдгийг эмэгтэй хүмүүсийн те тэр харилцаатай холбоотой өөр юм одоо сэдв байсан бол хүн эхнээс нь дуустал сонсон баг хоорондоо ингээ ярина те. Гэтэл яг тэр мэдээлэл нь тэр хүмүүст хэрэгтэй юу хэрэгтэй. Гэтэл энэ мэдээлэл одоо илүү чухал гэдгийг яаж тэр хүмүүст хүрэх вэ гэдэг нь бас сонирхолтой байхгүй. Зүгээр ямар ч байсан хэрэгтэйгээд сонсоосоо нөгөө дуустал нь үзээсэй гэд. Бас би түрүүнд нэг зүгээр нэг юм энэ зарилгатай холбоотой биш. Зүгээр өөр юм ярих гэдэг. Түрүүнд та нөгөө нэг богино бичлэг гэдээ яриад шүү дээ. Одоо энэ хүмүүс нөгөө кино товчилж байгаа юм YouTube дээр яваад байгаа шүү дээ, тийм. Тэгэхээр энэ айгүй их хүмүүс ингээ үзэлт аваад байгаа, хандлт аваад байгаа. Шалтгаан нь юу гэхээр яг нөгөө хүмүүс юмыг товчлох сонирхолтой болсон байна. Одоо би ингээ юу гэдэг 400-500 хуцтай номыг бүтэн уншихгүй шүү дээ. Тэнгүүтээ одоо юу гэдэг энэ номыг оол гэж одоо химэл оюун ухаанд хэлээд за энэний гол агуулгын юу вэ надаа санааг нь хэлээд өччих гээд нөгөө химэл оюун чинь өмнөөс нь бүгдийг боловсруулаа. За энэ дээр бол яг ийм ролууд гадаг ингэж агуулга энийг л энд гол санааг л хэлж ин гээд химэл оюун ухаан таны өмнөөс бодоод гэж. Гэтэл яг үнэхээр тэр зохиолчийн тэр санааг үнэхээр гаргасан уу гэдэг бол эвгүй байхгүй. Мөн адил одоо юу гэдэг тэр кино товчлол дээр ингээд би кино товчлолыг ингээд үзэх дуртай. Гэхдээ үзэхдээ тухайн киног бүтнээр нь үзхийг хүсэл төрхнөөгүй юу гэдгээр л үздэг. Тэрнээс энийг ингээд үзчихлээ энийг үзэх шаардлагагүй гэдэг ч юм дээ. Тэр кино товчлол надад тэр киног бүтнээр нь үзэхгүйгүй юу гэдгээр өгдөлтөг байхгүй. Тэгээд зүгээр яг энэ магадгүй энэ юу гэдэг яг энэ бидний энэ подкастыг үзэхээс өмнө магадгүй энэ подкаст эхлэлт ч юм уу бас энэ би зүгээр нэг киног ярьчмаар байгаа. Энэ айхтар ихсэн кино байлаа. Гэхдээ энэ бодит кэстэд тулгуулсан кино байхгүй. Энэ ерөөсөө энэ монгол хүн ч хохирсон байх магадлал өндөртэй. Юу гэхээр тэр нөгөө нэг No More Bet гэдэг кино байгаа. Сонсч ирсэн үү? Энэ хятадын хийсэн кино байхгүй. 24 онд гарсан кино байгаа. No More Bet гэдэг. Нэг ангитай. Зүгээр нэг ангитай кино. Гэхдээ энэ яг энэ дотор яг энэ цахим заллангийн гэмт хэрэг энэ мөрөөдөө тоглоом ерөөсөө хийж болох бүх юм тэн дотор явагдаж байгаа. Ямар схемээр, ямар загварчлалаар, яаж хохирогчд нь яаж амьдарч байгаа юм. Тэр хохироож байгаа хүмүүс нь яаж хохироож байгаа юм те. Энэ бол зүгээр энийг хүн болго үзээсэй гэж сургамж өгөхөр кино юм. Айхтар сургамж өгөхөр кино. No More Bet гэсэн тийм. No More Bet. Энийг бол ядаж үзчихсэн. Энийний тэр кино давчлалын хүртэл тэр кино давчлал тэр байдаг. Энэгээр бүр подкаст хүртэл хийсэн байт юм бэл. Тийм. Тэрийг ингээд үзчихсэн. Тэгээд тэрийг олон үзээгүй юм лээ. Хамгийн харамсалтай нь. Тэгэхээр ингээд танд хэрэгтэй шүү та үзээрэй гэхээр үздэггүй хэрнээ. Танд ашигтай шүү
энийг аваарай гэвэл. Тийм. Магадгүй энэ жамд дөрж уусан ундаа шүү гэдэг. Тэр нөгөө сайн нэг тийм хийд болоод зүйлс тань. Мөнгө олдог үнэлтүүлэгч гэдэг. Serious аягүй явсан. Тийм үү харин Тэгэхэд хандлт амар авч байгаа байхгүй. тэрийг тэгээд хотлоо тоглоод энэ Угаасаа явсан юм уу тийм. тоглоод ч юм уу эсвэл ямаа сурталчлах гэж тэгсэн юм. Гэтэл тэрэнд хүмүүс айхтар хандлт авч байгаа байхгүй. Гэтэл болгоомжлороо энэ танд аюултай шүү гэхээр нөгөө дөнгөж өсвөрийн насны хүүхчиг зөрөөд те битгий их тусам яваад идэх шиг хүмүүс ингээд бас нэг өөрийгөө батлах гээд байдаг байхгүй. Үгүй миний зөвтэй би энд итгэж байгаа тий. Энийг би зөв гэдгийг батлах болно гэдэг ингээд яваад байдаг хүмүүсээс байна шүү дээ. за ямар ч байсан ингээд сайхан подкаст юм ярилцлага тий ярилцлага. Тэгээд энэ яг энэ зорилттой бүлэг рүү чиглэсэн даалгавар яг энэ санхүүгийн чиглэлийн энэ байгууллагаас яг энэ подкастыг хийхээр өрсөнд баярлалаа. Тийм. Хоёр зочиндоо мөн урилгыг мөн хүлээж авч ирсэнд баярлалаа. Сэтгэл зүй талаас нь мөн яг бодит кейстэй туршлагуулсан ярилцлаа. За өнөөдөр бид гурийн ярианаас хамгийн гол чухал зүйл нь ойлгосон зүйл нь 8 настай балчраас 80 настай буурал хүртэл гэдэг шиг. Өөртөө бүгдээрээ л хууртаж болох юм байна. Залин төртөж болох юм байна. Ер нь хүн бүр өөрийгөө дотроо би хуурдахгүй. Би юу гэж юм төртөж байдیں۔ Одоо би юм айгу мундаг ухаантай мэдлэгтэй боловсралтай гэж бодож байгаа ч гэсэн хүртэх боломжтой шүү. Тийм болохоор та заавал нягтлаарай, шалгаарай, мөн хэрсүү байгаарай гэж хэлье. Үзэгч та хэрвээ залилуулсан бол Цагдаагийн ерөнхий газрын 102 дугаар болон кибергийн тэрэгтэй тэмцэх газрын 51 26 56 66 гэсэн дугааруудад дуудлага түргэн шуурхаа өгөөрэй. Ингэж дуудлага өгснөөр таны алдсан мөнгийг огтоох ийм бүтэмжлэх боломжтой юм шүү. За өнөөдрийн манай подкастта байсан баярлалаа. Дараагийнхаа дугаараар уулзцаая.